За сайн байцгаана уу. Эргэцүүл дараагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр манай Жочны аймагт язгуур үндэсний төслийн удирдагч Гандамрын Ганчлуун гэж залуу орж байна. За тэгээд Ганчлууныг өөрийгөө товч танилцуулаач. За юуны өмнө өнөөдрийн подкастыг бас үзэж байгаа Монголын нийт ард түмэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За тэгэхээр намайг Гандамрын Ганчлуун гэдэг язгуур үндэсний төслийн удирдагч. За жүжигчин сэтгэл судлаач мэргэжилтэй. За тэгээд ер нь бол сүүлийн 10 гаруй жил Монгол түмний язгуур өв соёл, язгуур гэдэг чинь яг юу юм бэ гэдгийг судалж, өвөг дээдсийнхаа эрдэм ухааныг судалж, өв ухааныг судалж, ард түмэндээ бол бас яаж хүрэх вэ гэдэг дээр хүүхдийн төлөө сүүлийн 10 гаруй жил төслүүд хийгээд ирээдүйд бас өөр хойчоогоо яаж өвөг дээдсийн язгуур гүн ухаанд сургаж Монгол хүний дэлхийн мандаа болох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулад ингэ явж байна. Тэгээ манайх язгуур контент гэж үндсэндээ анимашн хүүхэлдэйн киноны компани байна. За дээрэс нь язгуур боловсрол сан гэж энэ ер нь ард түмэнд язгуур боловсролыг яаж олох вэ гэдэг дээр бид нэр сургалт судалгааны ажлууд хийгээд ингэж явж байгаа. За мөн хүүхэд залуучуудад зориулаад ярих ур чадварын академи гэдэг манайх сургалтын байгууллага байгаа. Тэгэхээр ер нь бид нэр энэ монгол хэлээрээ зөв сайхан ярихаас эхлээд ёс заншил өв соёлоо өөртөө шингээсэн энэ язгуур монгол хүнийг яаж бэлтгэх вэ гэдэг дээр л сүүлийн 10 гаруй жил гол анхаарлаа хандуулад явж байна да. За язгуур гэдэг. За язгуур гэж зүйл яг ямар учиртай үг вэ? Энэ үгийг бас тайлбарлаад энэ үгний цаана юу явагддаг юм бэ? Тэгэхээр манайх яг язгуур гэж ерөнхий л ойлголтойгоо болохоос тэр чинь бас нэг язгуур гэдэг чинь бас нэг задаргаатай байгаа шүү дээ. Тэгэлгүй яг. Тэгэхээр язгуур гэдэг үгнийх нь хувьд бол энэ чинь уг гарал, үндэс ухсаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр уг гарал, үндэс ухсаа. Тэгэхээр ер нь ингээд эргээгээд ингээд бодохоор үгнээс нь бид нэр хөөгөөд бодсон ч гэсэндээ ер нь бид өөрсдөө өнөөдөр энд ингээд сууж байгаа залуучууд хинээс ихтэй, хаанаас ихтэй, хин гээч вэ гэдэг асуудал гарч ирж байгаа, тийм ээ. Тэгэхээр бидэнд чинь өөрсдийн гэсэн ураг удам байж байгаа шүү дээ. Миний аавын хатган овг ураг удам маань байж гин, тийм ээ. Миний ээжийн илжин халах ураг удам маань байж гин. Гэтэл бид нэр зөвхөн өнөөдөр энэ Гандамрын Ганчлуун гэдэг хүн энд оршин тогтнож, энд сууж, энд ярихад хичнээн олон мянган өвөг дээдсийнхаа цус яснаас, эцгийн цагаан ис, эхийн улаан иснээс тэгээд тэр сүнс өөрийнх нь тэр хөх ис гэдэг ингээд нийлээд энэ гурвал дундаас бид нэр өнөөдөр ингээд бий болсон байх чинь. Тэгэхээр бид нэр за өөрийн энэ монгол хүн болоод энэ төрсөн өөрийнх нь язгуур үндэс угсаа байж байгаа. Тэгтэл монгол үндэстний маань өөрийнх нь язгуур үндэс угсаа. Өнөө бид нар чинь хөхтөө мэрэгэн одноос үүсэлтэй хэдэн мянган жилийн өмнөөс энэ хөхт холбот ард түмэн чинь их үндэстэй. Тэгээд юу гэдгийг нөгөө добоо мэрэгэн дуваа сохор, тийм ээ, алунгой ихийн сургаал гэдэг ингээ бидний чинь ардын аман зохиол дотор бидний тэр уг удам уг гарлыг маань өөрсдөд тодтогоод өгсөн байж байгаа, тийм. Тэгэхээр ер нь альва юм гэдэг чинь хаанаас их үндэстэй юм бэ гэдэг тэр уг үндэсээ эргэн харах энэ л бид нар энэ язгуураа байнга цээжиндээ зүрхэндээ ингэж авч явж явах ёстой юм байна л да. Тэгэхгүй болохоор өнгөрсөн ирээдүй гэдэг энэ 3 цагийн холбоос чинь ерөөсөө одоо цагт нэг л болоод оршиж идэл юм байна, тийм ээ. Монголчууд энэ үүнийг юу гэж хэлсэн бэ гэхээр гагцыг хоосонд тооц, хоёрыг ганцд тооц, гурвыг бүхэлд тооцоо гэж. Тэгэхээр эндээс бид нар яг ямар хугтхан гарч ирж байгаа гэхээр монгол хүн гэдэг чинь ийм бүхэллэг цулын сэтгэлгээтэй ард түмэн юм байна шүү дээ. Монгол хүн гэдэг чинь энэ дэлхийн ээжийг зүрх сэтгэлдээ багтаагаад явж идэг юм байна шүү дээ. Монгол хүн гэдэг чинь эхнэр хүүхдээ морьтойгоо юутэйгаа этэйгаа энэ өв соёлтойгоо тал нутагтайгаа зүрхэндээ оршоогоод явж идэг юм байна шүү дээ гэж, тийм ээ. Тэгэхээр энэ монголчуудын язгуур гэдэг бол миний монгол хүн болоод төрсөн учраас ер нь их л өөр гэж үзэж байгаа, тийм ээ. Мэдээж хүн төрлөختний язгуур гэж бас өөр зүйл байна, тийм ээ. Хүн төрлөختөн хизээ үүсэн бий болоод өнөөдрийг хүртэл энэ галбуудыг туулаад өнөөдөр энэ цаг үед тулж ирвэ гэдэг асуудал, тийм ээ. За тэгэхээр язгуур гэдэг зүйл тийм байна, тийм ээ. За тэгээд нэг юм асуулт байна. За бид нар язгуур өв соёл гэдэг зүйл маань яг ямар төвшөнд явж байгаа гэж бодчих. Чиний бодлоор. Сургаалтай бол хүн, сургаалгүй бол адуус гэж үг байдаг. Тий.
Тэгэхээр чин ерөөсөө хүн гэдэг чинь өөрөө ямар нэгэн одоо зарчим үнэт зүйлийн сургаал дотор л оршиж идэг юм байна. Тийм ээ. Тэгэхээр хүнийг бий болгож байгаа тэр арга билэг гэж байна. Өнөөдрийн бидний энэ махан бие болвол аргын бид нар одоо энэ махан биеэ хооллоод, махан биеэ хувцслаад, махан биеэ арчлаад ингээд явж байгаа бол энэ бидний аргын амьдрал. Тэгвэл бэлэг ухаан гэдэг талаасаа бид нар сүнсэн биеийн асуудал гарч ирж байгаа тийм. Тэгэхээр сүнсэн биеийн асуудалд маань бидний нөгөө энэ сүнс маань өмнөх төрөлдөө ямар хүн байсан юм. Энэ өмнөх төрлөөсөө одоо ямар даалгавартай энэ төрөлдөө бууж ирсэн. Өвөг дээдс маань ямар хүн байсан ингээд асуудал ингээ гарч ирж байгаа. Тэгэхээр та улсаа асууж байна. Өв соёл гэж. Тэгэхээр монголчуудын ерөөсөө энэ язгуур өв соёл гэдэг бол бидний оршин байхын гол үндэс байдаг. Оршин байх. Бид ер нь орших юм уу, эс орших юм уу гэдэг асуудал тийм ээ. Тэгэхээр биднэрт энэ сайхан дээл хувцас, энэ сайхан газар нутаг, энэ сайхан таван хошуу мал маллах, малчин ухаан тийм ээ. Тэнгэрээ хараад, газраа хараад шинжиж чаддаг. Хүнийг хараад таньж чаддаг. Энэ мэрэгэн ухаан гэдэг юм уу, энэ их одоо сургалт боловсролын асуудал байгаад байна л да тийм ээ. Энэ маань бидний нөгөө өв соёл маань. Тэгэхээр бид нар чинь нөгөө оршихуй эс оршихуйг маань гол бүрдүүлээд байгаа зүйл чинь Монгол өв соёл байгаа юм л да тийм. Тэгэхээр энд л бидний одоо нөгөө бахархал, Монгол бахархал, Монгол улс маань энэ дэлхийг дайлар мордоод явж исэн энэ үед бол бид нар тэр соёлыг л түгэж явсан байгаа шүү дээ тийм. Тэгэхээр Монгол өв соёл өнөөдөр ямар байна вэ гэдэг дээр бол ер нь жоохон сэтгэл дундуур байсан үе байсан тийм ээ. Ер нь 10 жилийн өмнө ч гэдэг юм уу. Одоо бол харин харьцангуй сүүлийн 5 жилийн дотор гэдэг юм уу. Монголчууд их сэрж байна. Бид нэр одоо өв соёлтой хайртай болчихно. Монгол дээл хувцас хүндэтгдэг болчихно тийм ээ. Аав ээжигээ бид нэр одоо хаан сайхан аав маань, хатан сайхан ээж маань гэдэг хүндлэл, бишрэл маань илүү их гүнзгийрч байна. Наад зах нь ёс заншлынхаа баяр наадмыг хүртэл бид нэр илүү их одоо ач холбогдол өгч хийдэг болчихно тийм ээ. Монгол өв соёлыг тийм ээ. Тийм тэгэхээр энэ баяр наадмын одоо ёс заншлын холбоотой асуудал, ахс ихсээ хүндлэх ёс заншилтай холбоотой асуудал тийм ээ. Өөрийн биеийг авч явах, өөрийн биеийг одоо эзэн бий болгож авч явах асуудал гэдэг. Инхээр энэ Монгол өв соёлд хандах хандлага одоо сүүлийн жилүүдэд бол маш ихээр сэргэн мандаж байна, бадарч байна. Ерөөсөө хүн төрлөختний одоо хамгийн том асуудал бол бид нар энэ дангаарчлал буюу өөрсдийнхөө тэр одоо ондоочлыг хадгалж авч чадахгүй байсан тал байгаа шүү дээ. Сүүлийн одоо нэг одоо 100 жил тийм ээ одоо хэдэн зуун жил гэж ярих юм бид нар энэ. Тэгтэл тэр ондоошлыг одоо харин хүн төрлөختний юуг одоо ухаарч гэхээр үндэстэн болгон чинь өөр өөрийн ондоошлтай юм байна. Тэгэхээр тэр ондоошл гэдэг чинь ерөөсөө тэр үндэстний оршин тогтнох гол философи нь байсан юм байна гэдгийг л ухаарч байна л да. Ингэжээж бид нар энэ хүн төрлөختнөрөө язгуураасаа сэрж байгаа хүн төрлөختөн энэ байгаль ихтэйгээ хүн холбоотой юм байна. Энэ өвгд дээдсээс өвлөгдөж ирсэн энэ ёс заншил гэдэг байгаа дотор чинь философи нь гүн ухаан байгаад байдаг юм байна тийм. Тэгээ тэр гүн ухаан нь байхгүй болчих юм бол энд чинь оршин тогтнох тэр их үндэс нь байхгүй болчихдог юм байна. Тэгэхээр биднэрт энэ одоогийн хүн төрлөختний одоо алдаагаа засах энэ боломж нь бол яг энэ бомбын ирэн буюу тэнгэрийн ирэн гэдэг энэ цаг үе дээр ирсэн болов уу гэж би бол хараад байгаа. Тийм ээ. Энэ нь яагаад өөрийнхөө алдааг засаж байгаа вэ гэхээр хүн төрлөختөн энэ бэлэг ухаан руугаа, өв соёл руугаа тэр итгэж үнэмшиж, биширч магтаад бахархаад байгаа тэр итгэл үнэмшил рүүгээ өнгөж эхэлж шүү дээ. Тийм ээ. Бидний өв соёл чинь бидний итгэл үнэмшил шүү дээ. Бидний бахархал тийм ээ. Тэгэхээр бид нар юунд итгэж өнөөдөр энд оршин тогтнож байгаа вэ гэдэг асуудал маань энэ өв соёлд маань байгаад байгаа юм аа. Тэгэхээр Монгол хүмүүс ялангуяа монголчууд бид нар энэ өв соёлоо дээдэлж энэ одоо сүүлийн хэдэн жил бол бадарч мандан бадрал бол энэ өв соёлд маань үнц энэ маань байгаад байгаа юм байна. Эд материал биш тийм ээ. Гадна дотны энэ изм ардчлал өнөөдөр биднэрт ямар нөхцөл байдлыг авчирч байна. Гисэн ч байсан нөгөө Монгол нөгөө цус ясанд нөгөө ген нь байгаа юм болохоор язгуур нь хайчих уу гэдэг нэг ийм асуудал гарч ирж байгаа шүү дээ тийм ээ. Одоо тэгээд ийм байна л та. Яг язгуур гээд одоо бид нар өв соёл гээд ярьж байна. Одоо та бүгд яг энэ төлөө ингээд хүүхдүүд хүртэл сургаад ингээд наан цаана ороод явж байна. Тэнгүүд одоо энэ язгуур дундаас ч ингээд баяжигдаад хуураад үгүй болно ондоошцсон бас тийм зүйлүүд байна шүү дээ. Энэ болгон дээр яг үндэсний язгуураар нь хадгалж авч үлдээ. Энэ ер нь ийм байж байгаад ингээд буруутсан юм байна. Тийм зүйлүүд ер нь ажиглагдаж байна. Өө тэгэлгүй яах вэ? Эн чинь бид нар нэгсэндээ өв соёл гэдэг нэг том ерөнхий нэршил дотор энэ өв соёлчтэйгээ тэрийг гажуудуулаад аваа явчихж байгаа ч гэсэндээ хүмүүс байж болно тийм ээ. Тэгэхээр нөгөө хүн чинь нөгөө юу байгаа шүү дээ. Одоо ийм зүрх зүг байгаа шүү дээ.
ёс мэдхгүй хүнд ёр халдахгүй гэдэг зүрд зүг байсан тийм ээ. Тэгвэл энэ бол бид нар яг язгуур шинж чанараараа бол ёс мэдхгүй хүнд ёр халддаг л байхгүй. Ёр халддаг. Тэгэхээр ёс мэдхгүй учраас нөгөө мэддэг бүхэн эрдэм мэддэггүй бүхэн гим гэдэг үгтэй ялгааг болчихж байгаа байхгүй. Бид нар хэрвээ амьдралыг таньж мэдээд ахмад насныг хүндлэх ямар ёс заншлаар яаж бид нар одоо бурайд зан үйл, халимаг туваа зан үйл, халах зан үйл гэдэг ингэхээр энэ болгон чинь өөр өөрийн дэгж аягтай байж хахад бид нар тэрийг мэдхгүйгээр тэр одоо айлд гэдэг юм уу тэр одоо овг аймагт халах зан үйлээрээ очиод үйл хийж болохгүй л байхгүй тийм ээ. Яг энэтэй адилхан бид нар тэр мэдхгүйгийн гайгаар болж харин бид нар гим хийж байгаа. Яг энэтэй өөрийн чинь яг асуултанд яг одоо тэр хувиран өөрчлөгч юм гэхээр Монгол түмэн гэдэг чинь олон үндэстэн угсаатан нийлсэн олон одоо овг аймагуд нэгдсэн нэг том нэгдэл шүү дээ тийм ээ. Тэгэхээр эзэн бог Чингис хаан 13 дугаар зуунд их Монгол улсыг байгуулахдаа тэр олон овг аймагуудыг нэгтгсэн. Тэн дотор одоо 9 Монгол түмэн гэдэг шиг хайлмаг, туваа, бурайд тийм ээ халах одоо гээд ингээд казак Монгол түмэн гэдэг ингээд 9 Монгол түмэн маань ингээд амьдарч байсан ийм одоо сайхан одоо үүх түүх биднэрт байна. Тэгэхээр альва юмд бид нар хандахдаа тухайн одоо хүн тухайн эсвэл газар орон эсвэл тухайн овг аймаг ямар ёс заншлыг дагаж чинь тэр нэг усын нуул ёсын даг гэдэг одоо зарчмаар л бид нар чинь хандах хэрэгтэй. Энийг мэдээж хэрэг энийг ингэж ухдаг хүн бол мэдээж ухаан одоо альва юмд хандах хандлага нь тогтцсон, ухаан суудсан ийм хүнийг л одоо бид нар ярьж байгаа шүү. Тэгтэл бид нар ч нөгөө амны салиа нарилаагүй эсвэл одоо нөгөө альва юмд хандах хандлага нь тогтоогүй ийм байхаар ч одоо бид нар чинь тэрийг бие хүн болж болоогүй байна л гэж өнөөдөр бол нийгэм хүлээн авч байгаа шүү дээ тийм ээ. Тэг яг нөгөө бидний бас эмзэглэж явдаг юм. За язгуур гээл юм тий. Үндэсний бархал тэг өвгдээцийн ухаан гэдэг олон юм байна л. Энэ дунд бас ингээд гажууд ч хөгжиж явж байгаад үлдчих юм бол одоо энэ үлдэж байгаа өр хүүхдүүдэд бас нэг том алдаа бий болгочих юм болов. Тэг яг алиг нь язгуур гээд алиг нь өв соёл гээд авч үлдэх вэ гэдэг тал дээр бас анзаарч эмзэглэж явдаг байхгүй. Яг үнэ. За яг энэтэй холбоотой бид нар социализмын үед эзэн бог Чингис хааныг одоо бид нар бол 80-ад оны залуучууд тийм. Тэгтэл социализмын үед эзэн бог Чингис хааны тухай дурсах нь битгий их л одоо тэр хүнийг тухай одоо ярьсан хүн болгоныг л буруутгаж байсан үе байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар язгуураа хаанаас хайх вэ гэдэг асуудал. Бид нар язгуураа бүр манай эртний өмнөх хүн гүрний өмнөх нөгөө модон шаньюгийнхаа өмнөх үеэс ч гэдэг юм ингээ бид нар Монгол үндэстэн үлссэн цаг үеэс эхлээд язгуураа хайх хэрэгтэй. Тэгтэл бид нар Мандан Бадарч явсан цаг үе маань хизээ юм бэ гэж тийм ээ. Тэгтэл 13 дугаар зуунд дэлхийг дайлаар мортсон тэр Мандан Бадарлынхаа үед бид нар яг ямар одоо ёс жаягаар ямар дэг жаягаар одоо тэр ёс төрийг үлддэг байсан юм бэ. Хувь хүний ёс төр, айл өрхийн ёс төр, төрийн ёс төр гэдэг ингээ ёс төр чинь өөрөө ер нь монголчууд аливаа ямиг гурваар сэтгэдэг тийм ээ. Та бүхэн маань бидний нэг мэддэг. Тэгэхээр гурвал гэж үзэж. Тэгэхээр тэрийг дандаа юмыг гурван төвшөнд авч үздэг. Газар савслага тэнгэр тийм ээ. Өнгөрсөн одоо ирээдүгээд ингээд үздэгтэй адилхан. Тэгэхээр сая өөрийн чинь асууж байгаа асуудал энэ ер нь бид нар энэ өв соёл гэдэг зүйлийг уламжилж авч явах гэдэг чинь өнөөдөр насанд хүрсэн, 90 цент хүрсэн, одоо 40 хүрсэн эрд өрөө дарсан ат гэдэг шиг бидний одоо бүр язгуур үүрэг болчиход байгаа юм л да тийм ээ залууч. Тэгэхгүй болохоор бид нар өөрсдөө мэдхгүйгийн хар гайгаар үр хүүхдүүдэд тэрийг буруу одоо мэдүүлэх, буруу суулгаж өгөх. Одоо хаалга алдалж болдгоо, босгон дээр гიშгэж болдгоо, учрын тайлбарлахаас ахуулаад бид нар наад захын энгийн энэ өв соёлтой холбоотой зүйлээ үр хүүхдүүдэд тайлбарлаж чадчихна уу? Тийм ээ. Өнөөдөр та Монгол хүн мөн үү гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээсэй гэж би энэ одоо подкастыг үзэж байгаа залуучуудыгаа бас хэлмээр байна. Тэгвэл яавал Монгол хүн болох юм? Тэ? Монгол дээл өмсөөл Монголын талаар пид үсрээл жоохон түүх уншичаал эсвэл одоо ингээд манай өвгдөөц тэгж явсан гэж инхээр бид нар Монгол хүн болчихж байна. Үгүй юм аа. Монгол хүн байх гэдэг чинь өөрөө ёс заншил өв соёлоо яг таг мэдж гинүү гэдэг асуудал байна. Тэ? Монгол хүн гэдэг чинь тэр өвгдийн гүн ухааныг талаар хэр зэрэг судалж амьдралдаа хэрэгжүүлж үлгэрлэж байгаа вэ гэдэг асуудал. Тэрнээс биш мэддэг бүхэн бас тэр гайхалтай юм биш. Бид нар чинь ингээд мэдлэгтэй хүмүүсийг энэ их мэдлэгтэй хүн ухаантай хүн гэд бишрээд байна. Үгүй юм аа бас. Ягаад тэгэхээр тэр мэдлэгтэй хүн чинь тэр одоо мэдлэгээ амьдрал ахуйдаа хэрэглэж үлгэрлж чадчихна гэдэг асуудал байна шүү дээ. Тийм ээ. Та яг өөрөө тэр мэдлэгийнхаа гэдэг юм уу та өөрөө тэр зарчим ёс суртахууныхаа үлгэр нь байж чадчихна. Монгол хүн тэгдэггүй юм гэж ярьчаад гараад шүлсээ хаяад гудамжинд тамхитаад машиныхаа цонхоор
акурка хайж байгаа бол энэ хүн Монгол хүн мөн үү? Тэгэхээр ингээд бидний энэ ухамсар төвтэй ухамсарлахгүй бөгөөд энэ ёс заншил гэдэг энэ өгөгдсөн нөхцөл дээр ухамсарлахгүй тухайн хувь хүний өөрийнх нь ухамсарын төвшин хэр зэрэг байна гэдгээс шалтгаалаад дээрэс нь таны хэлдэг тэр үр хүүхдүүдтэй бид нар зүгээр нь үлгэрж үзүүлж гин гэдэг асуудал тийм ээ. Аав нь юм уу ээж нь тэрийг зүгээр үгээрээ хэлчихдэг, амаараа хэлчихдэг. Амаараа хэлсэн мөртлөө өөрөө найз нөхдөдөө уцаар хажууд нь ярихдаа ч юм уу эсвэл одоо буруу зөрүү ярих ч гэдэг юм уу. Тэр яадгийн тэгнэлээс би ийм юм чин тэр тийм юм чин гэж ингэж бусдыг ялгуурлан гадуурхах ч гэдэг юм. Тэгэхээр нөгөө Монгол хүн чинь өөрөө альва юмны хим хэмжээг барьдаг, балансыг тааруулдаг болохоор муу зүйлийг тэр амны алдаа гаргаж болохгүй гэртээ тийм ээ. Гэртээ ярих зүйл байна, гэртээ ярихгүй зүйл гэж байна. Тэгтэл чи энэ болгоноос ахуулаад бүгдээрээ үр хүүхдийнхээ хажууд ярих зүйл байна, ярихгүй зүйл байна. Тэгвэл үр хүүхдүүдтэй бид нар тэр өвгдийн өв соёлыг дагуулж, дадуулж, өвлүүлэхдээ бид нар өөрсдөө зөв байх ёстой шүү гэдгийг л саяны одоо би асуултын хариулт болгож хэлэх гээд байгаа тийм. Тийм шүү. Одоо тэгээд яг үнэ хэлэхэд өөрсдөө өвлөрлж үзүүлээгүй гэж одооны хүүхдүүд чинь тий ботхыг харчаад онгоо явж гин гэж хэлж байгаа жишээ нэг тий. Тэгэхээр эн чинь бас Монголоо алдаж байгаа жишээ зөхгүй. Тий. Тавуу шүү малынхаа төлөг мэдхгүй хүүхдүүд аюу их биш. Гэхдээ зүгээр юу яах л хэвээр байхгүй юу. Зан одоо чинь өв соёл яриад нь шүү дээ. Бид нэр ингээ ярьж хилээд байгаа мөртлөө үйлдэлэр үзүүлэхгүй байгаа байхгүй хүүхдүүдтэй. Үйлдэлэр одоо энэ хүү галт үлэхэд ингэдэг жижиг юмыг зааж өгөхгүй мөртлөө тэгэх ёстой гэж хэлээд идэг. Тийм үү тий. Тэгээ хүүхдүүдэд ингээд чи одоо түрүүн хэлсэн шүү дээ хүүхдүүд рүү ингэж орж байгаа гэдэг. Тэгэхээр хүүхдүүдээс эхлээд юу сургасан дээр юм. Ер нь бүр одоо жоохон дөнгө төрлөө шүү дээ хүүхд. Дөнгө төрөхөд их нь бүүвэн дуу ялж хүүхдийг уяраа яадагтай Монгол жил байх. Тэр шиг бүр төрхөөс нь эхэлж бид нэр ингэж бэлдэх ёстой юм уу? 10 жилд ороход нь бэлдэх ёстой юм уу? Сургуульд ороход нь бэлдэх ёстой юм уу? Дээд сургуульд ороход нь бэлдэх ёстой юм гэдэг чинь бас нэг юм байгаад байна шүү дээ. Өөр ил байх. Тэрийг харин яаж чи ингэж хийх гээд байгаа юм бэ гэдгийг л асуух гэдэг байхгүй юу? Тий. Монголчууд энэ дээр бүр энэ том шинжлэх ухаан байна тийм монголчуудын. Бүр том өв соёл байна. Тэгэхээр энэ өв соёл бол монголчууд өр хүүхдээ сурган хүмүүжүүлэх ухаан гэж байгаа. Өр хүүхдээ хүмүүжүүлэн одоо сургах ухаан. Тэгэхээр энэ ухаан бол эхийн хөвлөд үр олдохоос эхлээд их хүн өөрийнхөө бие сэтгэл оюуныг бэлдэх. Эндээс ахуулаад ерөөсөө үр хүүхдтэй бид нар хандлага маань ийм байна. Тэгэхээр энэ өв соёлоор дамжиж байгаа хандлага маань эний чинь нөгөө өвөг эцэг нь эмэг их нь хэлж өгч байгаа байхгүй тийм ээ. За миний хөө адилхан өсөж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм яг адилхан дагаад өсөж байгаа гэсэн тийм. Дагуулад бид нар тэгэхээр дагуулж өсөж байгаа. Юунуудаа алдахгүй ингэх хэрэгтэй юм байна. Тийм. Тэгэхээр бид нар чинь энэ өв соёлоос түрүүний яг асуулт байхгүй. Өв соёлоос бид нар тасарчаад байгаа байхгүй. Ерөөсөө тасарчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ язгуур өв соёлоос тасарсан байгаагаа бид нар эхлээд ухамсарлаад ойлгоод бид энэ рүүгөө яаж хандах юм бэ? Бид нар энэ өнөөдөр ерөнхий боловсролын сургалт цэцэрлэгийн одоо сургалтандаа бид нар яаж энэ өв соёлыг шингээж өгөх юм бэ? Зүгээр нэг дуу шүлэг одоо зүрц зүг ертөнцийн 3 хил зүг цээжлүүлснээр бид нар энийг өв соёлоо авчиж байгаа гэж үзэх юм уу? Нэг дээл өмсгөж хүүхдүүдгээ дээлтэй Монгол гэдэг ийм жижигхэн одоо хөтөлбөр зохиоснороо бид нар энийг өв соёлоо авчлаа гэж үзэх юм уу? Энэ чинь бас учир дутагдaltaй байгааз. Тэгэхээр бүгдээрээ яг зөв шүүхөө. Тэгэхээр ерөөсөө энэ Монгол хүнийг бэлдэх энэ технологич нь өөрөө бидэрт бэлэн байж байгаа байхгүй. Тийм. Бидний нөгөө язгуур гэдэг байгаа чинь болохоор бүр цуснаас бүр олдохоос өмнө тэр чинь төрж исэн байх нь шүү дээ тийм үү? Үе дамжиж бид нар яг одоо яг алдах гээд байгаа нь энэ баггүй. Дараагийнхаа залгамжлах хүүхдүүдийгээ бид нэр өв соёлоор тийм юугээрээ үлгэрж үзүүлэх ёстой. Тэрийг тэгж ойлгож болно үү? Тэгээд нөө хүн болгон монголоороо байл. Тий. Тэгээ ахуй дотор чи ер нь бүх юм байна шүү дээ. Бүх юм байгаа. Тэгэд энийг би ингэж бодоод. Одоо би яагаад та бүгд бид нар ингэж яагаад энэ язгуур өв соёл гэдэг юм энэ өв соёлдоо дурлаад байгаа. Тэ? Яагаад бусад хүмүүс зарим хүмүүс энийг үл хойшоо гадаг. Гэхдээ чи одоо орчин үеэрэл байл да. Дэлхий хөгжөөд байхад гээд ингээд цемент шавар цутгаж байгаагаа өндөр хөгжил гэж үзээ те. Өндөр байшин барьж байгаагаа өндөр хөгжил гэж үзээд явж байгаа хүмүүсийн хажууд бидний энэ өв соёлыг ярих ийм байгаа юм л та. Энэ нэгэнт биднэрт яс цусанд нь байгаа бид нар энэ одоо нөгөө үхтэл үр харам гэдэг шиг санаа байхгүй юм. Үхтэл үр харам. Бид нар энэ өв соёлын төлөө дайдаж, энэ өв соёл, энэ газар нутгийн төлөө дайдаж өчнөөн олон өвөг дээдсэн маань цус ясаа энэ хөрсөнд ор дэвсэж өгчиж өнөөдөр бид энэ амьд сэрүүн
энийг яриа сууж байгаа юм л да. Тийм ээ. Тэгэхээр нөгөө л язгуур өв соёл маань тасрах гад байна. Тасраад байна. Тэгтэл бид энэ өв соёлтой хандах хандлага буюу итгэл үнэмшил гэдэг зүйл маань хэр байгаа вэ гэдэг энэ одоо телевиз үзэж байгаа, подкаст үзэж байгаа хүмүүс тийм ээ. Тэгтэл яг л одоо энийг нөгөө бидний социализмын үед бид нар чинь ингээд энэ цагийг ингээд капитализмыг алгасаа, социализмыг ардчлалыг гэдэг ингээд явж байгаа хугацаанд бид нар өөрийн гэсэн болгоно гээчглээ л дээ. Гээчглээ. Харин хүний гэсэн болгоныг вау ямар гоё юм бэ? Вау энэ би яг ийм болно. Би яг Америк хүн шиг болно. Би яг Япон хүн шиг болно тий. Тэгвэл Монгол хүн шиг Монгол хүн байх гэдэг чинь бид нар өөрсдөө үлгэрдэж үзүүлж чадаагүй л байна л да. Тийм үү? Тэр нэг одоо нөгөө шууд 10 жилийн боловсрал үзээгүй жоох хүүхдийг шууд гадаад сургууль сургадаг. Тэр чинь бидний өв соёлыг автаадхан шинж байхгүй. Тэгэл байх. Тэгээд эхнээсээ ингээ бүх юм яагаад гадаадын боловсролыг эзэмшүүлээд ийн гэдэг чинь бид нэр бүр амар алдцсан шинжилтэй ер нь бодлого алдсан. Үгүй Тийм. Зөвхөн бидний тэр хүн бол тэр хүний эцэг их нь болохоор зөвхөн хүүхдээ бодож байгаа, сайн сайхныг бодож байгаа. Тэгсэн мөртлөө бид нэр тэр юм алдцсан байгаад байгаа. Би харин наадамч төрийн бодлого алдсан гэж хэлээд байгаа. Төрийн бодлого. Яг тэгэхээр энэ гэр бүл гэдэг бол төрийн өрхийн тэргүүн, төрийн тэргүүн гэж Монголд хоёрхан тэргүүн л байна. Бид нар бол өрхийн тэргүүнт. Тийм ээ? Бидний дээр бол төрийн тэргүүн байгаа байхгүй. Тэгэхээр бид төрийн тэргүүнийхээ одоо захиас даалгавар гэдэг юм уу? Төр гэдэг бол тэр оршихуй. Энэ үнэт зүйл, энэ философи, энэ бүх өв соёл. Бид Монгол хүн болоод энэ сая 500 мянган км хавтгай дөрвөлжин талбай дээр төрцөн юм чи. Азийн цээжинд, Азийн зүрхэнд нь бид нар зүрхнийх нь өрн болоод төрцөн байж ийж өнөөдөр бид нар тэр бодлогоо хайчаад байхгүй. Тийм ээ. Тэгэхээр таны хэлээд байгаа санаа чинь би нөгөө бүр дээрээс нь ярьчлаа л да. Тэгэхээр таны хэлээд байгаа санаа чинь төр өөрөө энийг бодлогоор зохицуулж Монгол хүн гэдэг чинь энэ өв соёл, үнэт зүйл энэ юм аа. Монгол хүүхдийг эхийн хөвлөд олдохоос нь эхлээд ингэж бойж үлдгийн шүү гэдэг энийг бүр одоо гэрийн боловсролын төвшөнд, ерөнхий боловсролын төвшөнд тийм ээ. Бодлогоор бүх төвшөнд энийг авч үзэх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол тэр айл айгүй гоё байна гэсэн үг. Үнэхээр. Гэхдээ бид тэрээс тусгаар тогтнол аваад бэлдэж чинь. Тийм. Тэр нь гэр бүл дотроо ийм гоё байхад бол гадагшаа гарахад хүн бас гоё л үүдэн шүү юм бас. Үнэн ерөөс. Тэр бас үнэ юм. Тийм бид нар чинь нөгөө ахаа алд хүндэл дүүгээ дэлгэм хүндэл гэдэг. Дэлгэм алгадаг зүйлстэй үг нь. Алд дэлмийн ялгааг л өнөөдөр бид нар ойлгохгүй л очирлохгүй л явж байгаа шүү дээ. Зүгээр яг жишээ нь. Тэгтэл энийг зүгээр л яг ингээд нэг мэддэгт мэрэгэн цохор, мэддгүүд ирээн цохор гэдэг шиг зүгээр чихнийхээ хажуугаар сүнг хэдл өнгөрөөл явж байгаа байхгүй. Тэгтэл тэр яг алд гэдэг үг нь юу гэсэн үг? Дэлэм гэдэг үг нь юу гэсэн үг юм тийм ээ? Тийм алдын аваад дэлмэн дээр нь гэдэг шиг бид нар энэ ах захыг нэг сараар ч ах байсан ах л байхгүй. Өнөөдөр нэг хоногоор ч ах байсан ах л байхгүй. Тэгэхээр энд хүндлэл явж байгаа. Тэгээ ер нь хүндлэл гэдэг чинь аймар гэр бүлийн хоорондын хүндлэл бас учиртай тий. Адаглал би өчнө өгшим болчаал аав ээжийнхээ хажууд тамхи татахгүй. Мохог аав ээжтэйгээ жоохон тийм байна гэдэг чинь бас тэр чинь ер нь бид нар бол алдаагүй байгаа шүү ер нь. Энэ язгуураа. Харин биднээс хойш бол алдах гэдэг болохоор бид нэр санаа зовоод байгаа. Тийм үү? Тэглүү яах вэ? Тэгэхээр бид нар бас ингээд нөгөө яагаад ч юм бас нэг 80-аад оны залуучуудын болохоор хөдөөхээр тийм ээ хөхөрч гандаж 100 одоо би бол одоо хотын хүүхэд шүү дээ. Тэгэхээр хотын хүүхэд. Тэгтэл аав маань Сүхбаатарын ээж маань Завхных. Тэгэл 100 болгон хүүхэд байхдаа завханд очиж мал хариулна. Тэгээ завханд ээжийнхаа одоо өвөө эмээдэр очиж. Тэгээд нэг жил нь хонь хариулна, нэг жил нь бэрүү хариулна. Тэгтэл нэг жил нь бэрүү хариулсан жилээ бэрүү компани захирал болчихно. Хонь хариулсан жилээ одоо хонь бог малын захирал болчихно. Нөгөө өөрөө багасаа ягаад чим компани захирал болно гэдэг хүүхэд болгоны нэг мөрөөдөл өгдөг байлаа шүү дээ. Яг тэр шиг л тэгсэн чинь нөгөө бэрүү компани захирал шүү гэдэг нөгөөдөл намайг хөөргөд хошигруулчихсан. Сурвалж чамаг ингээд ажиллаа хийлгээд байхгүй юу тийм ээ. Тэгэхээр яг энэгээр юу гэж ярих гэдэг юм бэ гэхээр бид нар бол мал ахуйтайгаа бас ингэж ноцолдож өссөн одоо аауд залуучууд учраас бид нар бас энэ харьцангуй энэ өв соёл юмтайгаа ойрхон байгаа шүү л гэдэг таны санааг батлах гэдэг тийм ээ. Бид нар бол ерөнхийдөө алдаагүй байна. Арайч алдаагүй байгаа шүү ер нь. Харин биднээс хойш хідэн яах юм бол алдсан шүү. Энэ угаас алдахад айгүй ойрхон байгаа. Харин тий одоо энэ нөгөө үе тэнгийнхний дээрлэл хэлтгээс сая одоо нөгөө юун дээр боловсролд ямар асуудлууд гарч чинь тий бие бинийгээ үл хүндэтгэж байгаа. Тэгээ бие биенийхээ дээр өчүүхэн тэр нэг эго гэдэг юм уу одоо тэр өчүүхэн би чамаас илүү шүү гэдэг тэр одоо хүсэл хэрэгцээг хангахын төлөө хүүхдүүд бие бинийгээ ямар эвгүй байдалд оруулж байна. Тэгэхээр өнөөдөр энд боловсролын тогтолцоо эргээл энэ бүхэн яагаад болохгүй байгаа вэ гэдэг нэг асуудлыг ярихаар эргээл боловсрол болчиход байгаа юм.
Тэгэхээр эргээд боловсролын тогтолцоон дотроо бид нар ч нөгөө сургалт хүмүүжил бидний хүүхэд байхад бол жинхэнэ нөгөө укаскар гэдэг шиг сандал бариад самбарын өмнө зогсоод те ямар ч байсан жижигхэн шийтгэлүүд амсдаг байж тийм ээ. Тэгээд тэр зэмлэлүүд амсдаг байж. Үгээрээ зэмлэн багш нар маань багшийг юу гэж ч хэлсэн эцэг эхчүүд бол багшийн зөв чиний буруу гэж бидэрт буруу өгдөг гэсэн тийм ээ. Тэгэхээр миний тэр ямар одоо хүмүүжил юм бэ гэдэг чинь эн чинь бид нар бие даах чадварыг бий болгочихж байгаа. Дээрээс нь ахмад настай хүний үгийг сонсох гэдэг юм. Тэгээ энд нөгөө сургалт хүмүүжил гэдэг хоёр том багныхаа хүмүүжил гэдэг багныг бид нар хайцсан юм аа. Хүмүүжил гэдэг багныг. Тэгээ өнөөдөр бид нар Кембрижийн боловсрол эсвэл бол одоо өөр юу гэдгийг те гадны одоо боловсролыг шүтээд за Япон школ ямыг барья гэдэг. Орос ах нарын одоо 70 жил, 80 жил, 100 жил Орос ах нарын школоор явсан. Тэгэхээр өнөөдөр биднэрт Монгол школ буюу Монгол боловсролын технологиороо одоо амьдрах ийм цаг үе юу байна уу гэдэг асуудал тийм. Тэгээ яг энэ язгуур боловсрол гэдэг байгаа зүйлийг энэ үр хүүхдүүдтэй нэгэнт бид нар ахуйгаасаа холдчихлаа. Ахуйгаасаа холдоод өнөөдөр энэ Улаанбаатар гэдэг хоттой багшралдаад төгжрөлтэй хэрүүл хийгээд ингээд явж байгаа хүмүүс нөгөө амны алдаа гаргаад явж шүү дээ. Бид нар чинь ерөөлч үндэстэн байхгүй. Бид нар чи ерөөсөө амнаас юу л гарна бэлэггүй ерөөсөө хэлхийг цээрэлдэг ийм арт юм шүү дээ тийм. Чи яасан Монголоо алдсан нөхрөө. Яасан бэлэггүй юм ярьдаг гэж. Өнөөдөр ахмадтууд маань ингэж биднийг загнадаг ийм сайхан арт түмэн чинь нөгөө төр бэлэг чанараа хаяад ингээ өв соёлоо хаяад ирэхэр чинь шүлсээ хаяад тамхиад татаад тэгээд хэний ч хажууд хамаагүй бааварлаад ээгор хоод ингээд явж байгаа. Тэгэхээр энэ чинь нөгөө сургалт хүмүүжил гэдэг юм алдчихад байхгүй. Технологи алдчихад байхгүй. Тэгэхээр бүгдээрнгийн энэ ярилцлага ч гэсэндээ та хэд маань намайг урьж оролцуулж байгаа энэ гол одоо мессеж бол юу юм бэ гэхээр энэ Монгол хүнийг монголоор нь бэлддэг энэ технологи бүгдээрээ сэргээе. Энэ боловсрол реформ хийх шаардлагатай. Боловсролд шинжилэл хийх шаардлагатай. Бүр суур шинжилэл хийх шаардлагатай. Тэгвэл сая өнгөрсөн засгийн газрын үеэр одоо оюун эрдэнэ сайд асан бол юу гэж хэлж байгаа боловсролд реформ хийх гэж үзлээ. Одоо юу эрчим хүчинд реформ хийх гэж үзлээ. Ийм реформ биш ээ. Ийм реформ биш. Реформ гэдэг бол ерөөс суураар нь шинжлэх асуудал байхгүй. Тэгэхээр Монгол хүн оршихгүй гэдэг асуудал нэгэн дахуугаасаа холдчихсон энэ нүүдлийн соёлоос холдсон биднэрт тэр 10 жилийн бөгөөд цэцэрлэгийн боловсролтонд бүгдээрээ үр хүүхдүүдээ багш нар маань жинхэнэ язгуур боловсролыг олгодог л болчмоор байна. Тийм багш нар бас чухал байх хэрэгтэй. Тийм багш нарыг дахин бэлдэх тийм ээ. Дахин шинжилж бэлдэх. Бүх юм. Багшийг бэлтгэхэд өөхөн 4 жил шүү дээ. Тэгэлгүй яах. Багшийг яг тэр журмаар нь бэлтгэх 4 жил. 4-5 жил тэр хүүхдэд тэр багшийг тусад нь бэлдэж өгөөд тусад нь гар яах ёстой гэхгүй. Эдгээр ямар юм бэ гэдгийг хов хүнээрээ хийгээд харвас. Тийм. Яг одоо бас бүгдээр ингэж ярихаар хүмүүс бас шүүмжилж магадгүй. Тэр юу ямар шүүмжил юм гэхээр за энэ хэд одоо язгуур өв соёл моёл гэж одоо хөдөөний юм яриад эсвэл одоо хүмүүс энэ өв соёлыг гүн ухаан энэ бол эрхэм дээд юм а гэдгийг ойлгохгүй хүмүүс бол бүтүүлэг хөдөөний гэж үздэг. Тийм ээ? Энэ бол эрхэм дээд юм а гэж. Яг тэгэхээр бид нар чинь өөрийн гэсэн өв соёлтой, өөрийн гэсэн шүтэг шүтэнтэй дээдлэх ийм одоо үнэт зүйлтэй арт юм баггүй. Тэгэхээр би сая нөгөө шүүмжлэл гэдэг асуудал дээр юу гэж хэлж юм гэхээр яг хөө бид нар бол монголчууд хизээнээсээ арга бэлгийг хослуулж арга ам бэлэг буюу энэ гурвыг шүтэж ирсэн. Тэгэхээр хизээнээсээ арга бэлгийг хослуулж ирсэн учраас энэ одоо голч ухаанаараа бид нар юу хийх юм бэ гэхээр уламжлал шинжилэл хоёрыг хамтдан л авч явна. Тийм ээ? Өнөөдөр энэ подкастыг үзэж байгаа хүмүүс магадгүй энэ нэг баахан уламжлал яриад эдгээр нэг баахан одоо өв соёл яриад гэж. Өв соёлооч алдахгүй авч явна. Дэлхийн технологиос цоцрохгүй авч явна, тийм ээ? Тэгэхээр манай хүүхдүүд яах нь вэ? Жинхэнэ монгол хүний тэр зүрх сэтгэл дотор нь жинхэнэ монгол хүний эх оронч тэр хайрлах ухаантай, тийм ээ? Хайрлах чин чанартай. Тэгээд гадна талтай одоо тэр ил ухаан одоо өөрийнх нь ур чадвар нь бол тэр ертөнцийг одоо яах дайлар мордох хэмжээний чадвартай, тийм технологийн чадвартай. Ийм л одоо хүүхдүүдийг бүгдээр бэлдэх ёстой байна. Би нэг юм ярьж байгаа. Миний бодлоо дээ. Энийг зөв. Одоо энэ Монгол одоо энэ өв соёл биш үү? Монгол өв соёл одоо энэ дэлхийн өв соёл болчиход байгаа байхгүй юу? Ер нь. Дэлхийн өв соёл Монголыг хараад байгаа байхгүй юу? Дэлхийн өв соёл Монголыг зөвхөн ингээ харцсан. Монголчууд яг зөв өв соёл юугаар явдаг юм байна гэд бүх дэлхий Монголыг харж байгаа. Энэ үнэн үү? Үнэ. Яг үнэн тийм. Би бас тэгж бодож байгаа юм. Хүн төрлөختөн зарчимгүй болчихсон юм аа. Зарчимгүй. Зарчим гэдэг чинь нэг юм хүн төрлөختөнд нэг лайфстайл буюу амьдралын нэг юм одоо нэг
даган дуурайх мөрдөх ёстой нэг юм үнэт зүйл. За мөрдлөг гэж үзье л да. Дүрм гэж үзье те. Хүн төрлөختөнд дүрмэг болчихгүй. Дүрмэг болцсон. Би зүгээр ингээд өөр ярьж байгаа шүү. Гэхдээ бүгд энийг дахиад хүн төрлөختний өнөөдрийн доройтлол ёс суртахууны доройтол. Хүн төрлөختний өнөөдрийн одоо төөрөгдөл бол үнэт зүйлийн төөрөгдөл. Тэгэхээр бүгдээрээ тэр үнэт зүйлийн төөрөгдөл одоо тэр гүн бат итгэл үнэмшил гэдэг зүйл. Энэ нь юутай холбоотой юм гэхээр монголчууд байгаль ихтэйгээ ан амьтантайгаа зэрэгцэн оршиж чаддаг баг. Тийм. Ерөөсөө Зэрэг амьдэрдэг. Тийм ээ. Тэгээд тэр ан амьтан байгаль дэлхийн тэнцвэрийг хадгалдаг ард. Тэгэхээр чин ерөөсөө энэ хорвоо дэлхийн байгаль их буюу энэ дэлхийн ээжийг бид нэр шүтэж энэ шүтэн барилдлага гэдэг зүйлийг бид нар ялгаа байхгүй. Яг энэ гიშгэж байгаа хөрсөн доор маань чигийн улаан өт эсвэл одоо өөр бусад амьд амьтад байж байгаа. Монголчуудын гол гүн ухаан бол чулууг амьтаа гэж үздэг. Амьгүй бүхнийг амьтаа гэж үздэг тийм ээ. Тэгээд амьгүй өөр зүйлсэвэл тэрийг эзэнтэй гэж үздэг тийм ээ. Чулуу бид нар амьтаа гэж үздэг. Тэгэхээр энэ нөгөө монголчуудын гүн ухаан ерөөсөө энэ хүн төрлөختөнд чинь философийн гэдэг юм уу, үнэт зүйлийн гэдэг юм уу, ийм төөрөгдөлд ороод гацчихад шүү дээ. Хөгжил ягаа гацчих байгаа юм бэ? Ярих сэдвгүй болчихгүй. Тийм тулцсан гэсэн. Тулцсан. Тийм. Тэгэхээр дэлхийн нийт тэр чигтээ Монгол улсын өв соёл, зам заншил ямар байна? Эднийхнэр зөв яваад ийн гэсэн бид нар ингээд тоочонд орцсон юм шиг байгаа ер нь. Тэглгүй яах вэ? Ягаад тэгэхээр суурин соёл иргэншил өөрөө хөгжлийнхөө одоо дээд зэг тулчаад байна тийм ээ. Суурин соёл иргэншил. Ингээл барилга барайл, ингээл одоо өндөрлөх тусам хөгжиж гин гэсэн үг биш үү? Одоо тэр юу чин бодол санаа, итгэл үнэмшил алдарч шээ тийм ээ. Тэгэхээр хүн төрлөختний эргээгээд ер нь хөгжил гэдэг чинь юу юм бэ? Хөгжин гэдэг байгаагийн чинь зүгээр өндөр барилга давхарлаж бариад нисдэг тэрэг ягаад технологи усаар явдаг машин хийгээд байх юм уу гэдэг асуудал. Энэ бол тусдаа асуудал. Ер нь хүн өөрөө амьд бодгол юм болвол хүн гэдэг амьд бодгол юм бол хүн гэдэг амьд байглаасаа эрчим энерги авч энергийн хуулинд захирагддаг юм болвол энэ эрчим энергийн хуулийг жинхэнэ одоо манаж хадгалж авч явсан арт хүмж монголчууд байхгүй. Монголчууд. Тэгэхээр бид нарнаасаа, сарнаасаа тийм ээ оддоосоо эрчим энерги авдаг. Бид нар уул усаа дахиад шүтээд овоондоо дахид овоог бид нар амьтаа байлгадаг. Овоонд бид нар итгэл үнэмшлээ зориулдаг. Овооны бэлд байгаа чулууг аваад өргөхдөө бид нар тэнд овоог хүндэтгэж тэр итгэлээ өгч дэвсэж өгч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ монголчуудын энэ их амьд оршихуй ч юм өөрөө ам байхгүй. ертөнцийн амь. Энийг л би язгуур гэж хэлээд байгаа. Язгуур гэдэг бол ерөөсөө яг ингээд нэг арга талаасаа гэдэг юм уу ингээд нэг энэ материал, эд материал биш. Язгуур гэдэг бол энэ амьд оршихуйг хэлээд байхгүй юу? Та үнэхээр ертөнцийн жамын дагуу бид оршиж чадчихна. Тийм ээ? Жам гэдэг чинь хэм хэмжээг яг одоо амьтай болон амьгүй зүйлсүүд хамтдаа зэрэгцэж оршоод бие биенийг нөхцөлдүүлэхийг хэлж байна шүү дээ. Тий, одоо нөхцөлдүүлж бие биенийг тэжээх юм тийм ээ? Язгуур гэдэг чинь тэр одоо ихтлгийтэйгээ харьцаж байгаа харьцааг л бид нэр зөв харьцааг л язгуур гэж яриад байгаа юм. Тийм болохоор энийг харин хүүхдүүдэд бүр багаас нь цэцэрлэгт орхоос нь өмнө эхэлж ярина ингээд их эцэг одоо бид нар шиг өнөөс яг ингээд дадал болгоод юм уу тэгжиж бид Монгол улс бол илүү гоё болно гэхээс өнөөхөө тэгээд сая ингэж ярьж байна л да. Яг нөгөө бид нар ерөөсөө зааж өгдөг. Яриа л гэдэг те. Тийм. Тэгэхээр одоо энэ ч одоо хамгийн одоо чухал зүйл болчиход байгаа байхгүй тий. За тийм байдаг, юм байдаг гэж яриа л та. Хичээлд ингээл Монголын түүх юм байсан. За дээл хувцсан юм байдаг. Босгодоор гიშж болохгүй. Тэгэл татгалаас бараа зураа зогсож болохгүй гэл ингээл яриад идэг. Тэрийг бид нар тайлбарж өгдөг юм байна тий. Яг тэрийг зааж өгдөг юм. Жишээл одоо гал төлхийг бол зааж өгөөгүй л байгаа. Байх юм хийх нь тий. За яг нэг жоо өдөө гадаа явдаг тийм яг жоохон бие даацсан хүүхдүүд бол тэрийг хийж байгаа баг. Тэр бид нар яг анхаарал бол ерөөсөө тэр тий зааж өг. Яг харуул тий яг хоёулаа хамтдаа сууж агаад тэрийг зүйл нэг ингэж хийдэг тэрийг тэгж хийдэг гэдэг ингээд ийм зүйлийг л одоо хийхэд одоо нэн тэргүүнд л одоо би сая тэгж бодоод сууж юм л да. Нэн тэргүүнд одоо бид нар хийх зүйл ерөөсөө ийм юм байна да. Монгол хүүхдүүд зүгээр ингэдэж шүү миний хүүгээ заагаад ингэдэж шүү гээл заагаад өгөхөд дараа нь тэр хүүхэд хизээч асуудаг байхгүй юу? Яг дөөрөөгөө л хийдэг. Тэднэр чинь л яг бид нар ингэ зааж өгөх нь үлдчихээд байгаа байхгүй юу? Энд ингээр сая ингээ яриан дээрээс юу гарч ирж байгаа юм гэхээр бүгдээрээ энэ орчин байхгүй болохоор хүүхдэд ингээд хэрвээ бид нарт одоо бүгдээрээ ингээд дөрвөлжин одоо шавар дагз гэж байгаа юм л да. Онгод өвгдүүд бол хэлдэг шавар дагз гэж тийм байрыг. Тэгэхээр
халуун устай энэ байранда амьдарч байгаад хотод тэгээд тэр ах руугаа очиж. Тэгэхээр нөгөө хүүхэд харах мэдрэх хүүгээр 90% мэдээлэл 70 80 90% мэдээлэл болж авдаг. 1000 сонсохоор нэг удаа үз гэж үг өгдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг л альтрууны таны хэлдэг тэр. Ерөөсөө мод яаж хагалж байгааг эсвэл одоо тэр охин хүүхдүүд бол тэр зүү яаж ороож байгааг тийм ээ. Зүү одоо уран хатгамал хийж байгааг, дээл яаж ойж байгааг бүгдийг л нүдээр нь харуулж байгаа. Тэгэхээр биднэрт энэ орчин хэрэгтэй байгаа даа. Тийм орчин хэрэгтэй. Гэхдээ ер нь бид нэр дөрвөлжин байшинд амьдардаг ч гэсэн тухайн соёлоо бас байх хэрэгтэй байхгүй. Яг үнэ. Хадгалал тэр хоол идэхдээ хідүүлээ тойрч суудаг ч юм уу. Яг тойрч сууж байгаа утсаа орхиод тойроо суухад тэнд яг гэр бүлийн нандин яриа яригдчихийдэг. Тэр мөрийг зүгээр ингээд дадал болгочих юм бол тэр хүүхд чинь тустаагаар явхад бас л яг л адилхан тийм болно. Яг л адилхан болох байхгүй. Тэгэл байх. Тий. Тэгэхээр энийг нөгөө та аль руу хэлжсэн шүү дээ. Альва юм 3 төвшөнд байдаг а гэж те хоёлаа ярьж ирсэн. Тэр альва юм нөгөө ахуйн төвшөнд. За айл өрх буюу айл ахуйн төвшөнд. Дээрэс нь тэр айл өрхийн төвшөнд гэж те. Тэгтэл овг аймаг буюу одоо бүлүүдийн төвшөнд. Бүлүүд ураг удмуудын төвшөнд гэдэг юм те. Тэгтэл төрийн төвшөнд гэдэг юм ингээд яс төр гүйцэтгэх. Тэгэхээр альва юм чинь нөгөө бие хүн өөрөө өөрийгөө одоо хөглж авч явах хэвээр хүн байгаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр чинь мэдээж гадна талаасаа ахуугаасаа өвгдээцээсээ аав ээжээсээ ингээд авж байгаа. Бид нар өгж байгаа. Яаж өгж байгаа вэ гэхээр бид нар тэрийг үйлдэж зөвөөр үйлдэж эсвэл зөвөөр үлгэрлэж үзүүлж өгж байгаа. Тэгэхээр тэр үлгэрлэх гэдэг асуудал тийм ээ. Үлгэрлэх гэдэг. Тэгэхээр би бас нэг гол мессежийг одоо юу гэж хэлээд байна. Бид нар үлгэрлэж чадчихна гэж. Тэр альтрууны нөгөө яриа л байна гэж. Яриад бид нар зөв энэ зөв шүү дээ. Энэ буруу шүү дээ. Бид нар зүгээр зөв буруу бол зүгээр амаараа болвол өнөөдөр бүгд л одоо энэ сошиал дээр бие бинийгээ үзэн ядаж бие бинийгээ зөв бурууг шүүж шүү дээ. Ер нь бол юу гэдэг философи гүн ухаан талаасаа сэтгэл судлал талаасаа ч үзэхэд ер нь хүнийг шүүх хэрэггүй юм байна тийм ээ. Хүнийг шүүх. Тэр хүн өөрийнхөө л одоо ертөнцийг таньж мэдсэн өөрийнхөө л сургалт хүмүүжлэр явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгтэл бид нар үнэхээр энэ өв соёлыг хайрлж хүндэтгэж өөрсдөө авч явъя гэж өнөөдөр энэ ярилцлагыг ингэж хийж байгаа юм бол бид нар биеэрээ л үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй болчихдог. Тийм ээ. Энэ л хамгийн чухал. Тийм Монгол хүн болохоор хараагаар л зөвхөн бүх юмаа ойлгодог. Эцэг хүн бол үйлдэлээр хүүхдэд зааж өгдөг. Тэд нар чинь бас нэг бидний нөгөө өв соёлт чинь байгаад байгаа шүү дээ. Цугтаа явж алхаж явахдаа ингэдэг тэгдэг ярих ч юм уу тэр чинь л бидний нөгөө зүйлж. Тэгээ би яг зүгээр нэг юм сонирхолоор ярьчих. Сайн ингээл яг нөгөө жоохон да тэгээд хүүхдүүд дагуулаад явлаа. Эндээс нэг юм би анзаарч байгаа. Амар сони юм анзаарч байгаа. Уул руу алхахаар бартаатай байдаг шүү дээ тий. Тэгэхэд тэр хүүхдүүд юу анзаарэгдсэн бэ хэрэг шүү дээ. Ивэ болж чадахгүй байхгүй, явж чадахгүй байхгүй. Чадахгүй даа биш тэр нэг ив байхгүй тий. Дандаа ийм шулуун зам дээр явсаар хагаад уул руу ингээд мацхаар тэр чинь ингээд онхол тий өгс шуруудаад явахаар ингээд ивэ болохгүй байхгүй. Тэгээд би хараалгаа яасан. За ер нь бид нар бол ерөөсөө энэ хүүхдүүдийг тий Монгол болгоё гэж яриад л дотроо бодоол байдаг болохоос яг тэр уул руу дагуулж яваад ийшээ алхаад ийм байдаг, тийш яваа тийм байдаг гэж үзүүлдэг юм байна. Тэгэхээр тэр одоо ингээд бас тэр чинь бүр жоохон нялх хүүхдүүд биш үү бас ингээд өөрсдийнхөө учрыг олцсон хүүхдүүдийг л дагуулад явхад л тэр уул руу алхахад хөл гიშгэлтэй ивэ болохгүй байхгүй. Би тэн дээр бас ингээд бодож байгаа. Бас энэ бид нар зүгээр ингээд тэгшхэн талбайдаар явуулсаар гаад энэ хүүхдүүдийг ерөөсөө тэр уул хад руу гарч чадахгүй байна да. Тэгээ яг хөө ингээд нэг хэсэг тэгж байгаа сүлд очроод явчих чам. Тэгэхээр энэ хүүхдүүд сурах одоо тийм хурдан сурах одоо авьяас чадвар байна. Тэгэхээр бид нар тэрэн дээр нь одоо ингээд зөв мэдээлэл өгөөд үзүүлээд харуулчих юм бол их хурдан гоё болох нь даа гэж бодсон. Тэгэхээр тэр нэг хөлөө ивэ болохгүй байгааг би ингээд араас нь хараад яваад байгаа байхгүй. Бас ингээ инээд чүрх шиг, уурч чүрх шиг тийм бас байна. Энэ дээр бас их гоё санаа гарч ирж байна. Яг тэгэхээр өвөг дээдс маань юу гэж хэлдэг вэ гэхээр өчиг үүлийг өчиг үйл гэж бүү бодоо гэж. Тийм ээ. Тэгэхээр та бол их гэрхаа ажилласан байж шин, тийм ээ. Яаж тэр зөвхөн ивэ олохгүй тэр хөлөө тавьж чадахгүй тэр одоо доорх газраа харж үнэлж тэнд хөлөө ухаанаа ажиллуулахгүй байгаа асуудал бол энэ их жижиг юм шиг мөртлөө том асуудал. Бид нар найз нөхдөд хоорондоо ч гэсэндээ ивэ олохгүй гэдэг юм уу? Ард түмэн хоорондоо ивэ олохгүй гэдэг юм уу? Үнэт зүйлийн төөрөглөд байгаа ерөөсөө энд. Нөгөө ёс цааншил нөгөө өв соёл маань байхгүй болж. Тэгэхээр би нөгөө өчиг үлийг өчиг үйл гэж бүү бодоо гэдэг
Энэ бол их гүн ухаан юм байна л да. Тэгэхээр нөгөө туслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм гэж бид нар ярьдаг. Тэгэхээр яг энэтэй адилхан. Тэгэхээр яг саяныхч. Ерөөсөө бид нар дадаагүй, дадлуулгаагүй энэ зүйлсүүд маань бидний үр хүүхдүүдийг яг ингээд харин хүн болгоод алаад байгаа нэг асуудал. Бидний үр хүүхдүүд цементэн дээр Adidas, Nike, Puma өмсөөл, брэнд шүтэл, гар утас барайл хамгийн илүү гар утсыг аавна гэдэг хүсэл эрмэлзэлтэй. Тэгэл хүмүүсийн өмсөж зүүсэн гоё ганган юмнуудыг хараад миний аав ийм машинтай, миний ээж ийм ажилтай. Бид нар ямар үнэт зүйл гэдэг юм уу? Ямар одоо мэдээлэл дунд энэ хүүхдүүдийг хашиж, боомлж алж байгаагаа ерөөсөө мэдэхгүй байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бид нар яг энэ хайрцагнаас гарах хэрэгтэй болчихдог. Хүний амьдрал гэж яг юу юм бэ? Тэгээ хүний амьдрал гэдэг чинь зүгээр л ингээл ажил хийгээл цалин олохын нэг хідэн төгрөг олох юм. Өнөөдөр энэ ядууралтай холбоотой, энэ улс орны бодлоготой холбоотой маш их олон асуудлууд байна л да. Бид нар энэ анхдагч хэрэгцээ хангахдахгүй болохоор энэ бид нар оюуныхаа хэрэгцээг хангах бол бүр боломжгүй болчихлоо тийм ээ. Тийм. Анхдагч хэрэгцээ маань хангагдаж өнөөдөр бид нар бүхэл бүтэн 40 50 хүртлээр нэг байранд орохын төлөө амьдардаг ийм монгол хүмүүсийг ядраан зутрааж ийм байгаа нөхцөл цаг үед амьдарч байна шүү дээ. Энийг бүгдээрээ бүр болчмоор баг. Хэрвээ яг үнэндээ одоо юу гэдгийг хэдхэн жилийн өмнө Чингэлтэд 7 буудалд амьдарч ин гэдгээс хүн ичдэг байсан бол өнөөдөр тэр юу сонирм биш тийм ээ. Монгол гэртээ зүгээр л ерөөсө баг ийшээ гарахад л бид нар тал нутаг маань байж байгаа. Монгол гэрээ бариад амьдрах ерөөсө. Тэгэхээр энд бас энэ дид бүтцийн асуудлыг шийдэл өгчих хэвээр асуудал байхгүй. Хүмүүс зүгээр зүгээр дураараа амьдар тийм ээ. Та сайхан тэнд газараа аваад ингээ. Гэхдээ энд чинь нэг бусдын эрх миний эрх бусдын эрхээр хязгаарлагдчих. Тэгвэл миний эрх бусдын эрхээр хязгаарлагдж байгаа юм бол бид яг хамтаараа оршин тогтнож байгаа тэр хамтын хариуцлага гэдэг зүйлийг л бид нар энэ дээр хамтдаа хийх хэрэгтэй юм шиг тийм. Энэ мэтчлэн ингээд яриул их олон юм. Би нэг олон юм бөөгнүүдэд ярьчлаа тийм. Нөгөө бүдэрч унах гэдэг дээрээс ярьж ирсэн. Одоо бидний нэг бас нэг орхигдож болохгүй нэг зүйл байна шүү дээ. Энэ зүүр цэцүүг гэх нэг айгүй юм өргөн агуулгатай зүйл гэдэг шүү дээ тийм. Энэ зүүр цэцүүгийн талаар яг юу гэж боддог вэ? Юу гэж тайлбарладаг вэ? Одоо жишээлбэл чинь зүүр цэцүүгийг ингээд нэг тайлбарлаад бол бас хүмүүс сонирхолтой байх болов. Өө тэгж байх. Бүгдээрээ ер нь зүүр цэцүүг гэдэг монголчууд бол альва зүйлийг ингэж зүүрэлдэг. Тэ? Тэгээд альва зүйлийг одоо өгөөддөг. Монголчуудын энэ монгол хэл соёлд бол одоо монгол хэлний нэг ариун их баялаг сан байна л да. Тэгэхээр монголчуудын энэ харилцааны ур чадварт бол энэ зүүр цэцүүн үгийг гүн ухааны л одоо шинжтэй сургаа шүү дээ. Зүүр цэцүүг бол ерөөсөө ертөнцийн зүй тогтлыг жам гэж. Бидний үүдээс бол ерөөсөө жамыг хамгийн хэрэгжүүлдэг, жамын дагуу амьдардаг ийм арт том шүү дээ. Тэгэхээр тэр жам зүй тогтлыг зүүр цэцүүн үгэнд шингээгээд хүн төрлөختний оршихуун философи болгоод тавьсан байна. Философи. Тэгэхээр ерөөсөө энэ Сократын ч гэдэг юм уу, тэр Платоны ч гэдэг юм уу, энэ Грекийн одоо том одоо философчдын хүн ухаантнуудын хэлдэг тэр үгнүүдтэй адилхан манай үг дээдс ч гэсэн тийм манай арт түмний дундаас ардын аман зохиолагч. Ардын аман зохиол дотроо тэр зүүр цэцүүн гэдэг богино шүлгэрлсэн тэр хэлбэр байж байгаа тийм. Тэгээ миний их олон сайхан зүүр цэцүүн үгнүүд байна л да. Тэгээ бид нар зүүр цэцүүгээр бас судалгаа хийгээ, зүүр цэцүүгээр хүүхдийн төлөө их олон ажлууд хийж байгаа. За тэгээ энэ дотор бол жишээ нь миний хэлэх дуртай зүүр цэцүүг бол харах амархан, олж харах хэцүү. За та гурав маань энийг юу гэж бодож байна? Харах амархан, олж харах хэцүү. Харсан юм яг цааш нь одоо яг миний харсан зөв буруу гэсэн үг юм уу? Харах бол ингээ амархан байна тийм. Тэг ингээд нэг юм 11 байна, алган 1 байна гэдэг шиг ингээ тийм. А тэгтэл олж харна гэдэг шүү дээ. Тэр чи өөр юм шүү. Би бол одоо харах амархан, олж харах гэхээр хэцүү. Юуг олох вэ гэдэг чинь чухал байгаа байхгүй юу? Гэтэл тэр нүдэнд харагдж байгаагаас өөр бас юм байгаа даа. Таад мөн чанарыг нь яг би өөртөө хэрэгтэй юм ал харна штэ мэдээж. Тэрийг л харах юм болов уу гэж бодож ин л тоо би бол. Одоо нөгөө нэг харахад бол их амархан шүү дээ. Тэгээд харж байгаа юмныхаа мөн чанарыг нь давхар харж олж таних гэдэг чинь тэрний яг утга агуулга бэлэгдэл болоо хитэн талаас нь яаж харах өнцгтэй тийм гүйлэг ухаантай байна л. Тий. Бас нэг хэтрүүлээ хардаг хүмүүс байдаг шүү дээ. Гэхдээ би энийг юу хэлэх гээд байгаа юм гэхээр монголчууд шинж тэмдэг дохио гэдэг зүйлийг Монголын одоо үг дээдс маань бол хэрэгжүүлдэг байсан. Шинж тэмдэг дохио. Альва зүйлийн шинж тэмдэг дохиог ажиглах гэж тэ. Тэгэхээр харах амархан олж харах хэцүү. Мэддэгт мэрэгэн цоохор, мэддэггүй ирээн цоохор гэж тэ. А эн чинь мэддэг хүнд бол мэрэгэн цоохор харагдаад байдаг тийм ээ. А мэдгүй хүнд бол
эрийн цохрол юм байгаа шүү дээ. Энд чинь л яг Монгол өчгөө мэдхгүй юу гэдэгтэй адилхан. А тэгтэл би зүгээр энэ дээрээс юу хэлэх гээд байгаа гэхээр тэр шинж тэмдэг дохио гэдэг зүйл өнөөдөр бид нар байгалаа ажиглаж шинжих, малаа шинжих, хүнийг шинж таньж шинжих тийм ээ. Энэ танилтын ухаан гэж. Монгол хүн ухаан энэ монголчуудын бас нэг хэрэгэлдэг том одоо бэлэг ухаан бол тэр танилтын ухаан. Тэгэхээр энэ танилтын ухаан дотор бид нар энэ зүүржсэн үгэн дотор байгаа үгний цаатах тэр далд утгыг үгний цаатах тэр далд одоо зүй тогтлыг олж харж чадчихна гэдэг асуудал тий. Харах бол амархан. Оюун юу вэ гэхээр энэ 100 байна, энэ тулг байна, тийм ээ. Оюун яндан байна, энэ сайхан Монгол гэр байна. А тэгтэл энэ Монгол гэр дотор чинь үнэн ямар учиртай, тийм ээ. Тоон нь ямар учиртай, яагаад тоон гэсэн гэдэг ингээд үгийн тайлбарлахаас ахуулаад учир утгын тайлбарлах, зүй тогтлын тайлбарлах гэх нарийн зүйлс гараад ирж байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр зүүрцсэн үгний 30 настай залуугаас годомжинд явж байгаа 30 настай залуугаас зүүрцсэн үг асуувал бараг тайлбарлаж чадахгүй хэмжээнд өнөөдрийн бидний боловсролын доройтол буюу нийгмийн доройтол бий болчих. Тэгэхээр бүгдээрээ юуг одоо энд зүүрцсэн үгээр бид нар бас ажлууд хийж байна л да. Язгуур боловсруулсан цэцэн сурагч гэдэг одоо үндэсний одоо ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчд. Дунд ангийн сурагчид гэдэг чи одоо 6, 7, 8, 9 дугаар анги гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол 10-аас 14 настай хүүхдүүд гэсэн үг. 9-өөс 14 настай байна. За 10-аас 14 настай хүүхдүүдийн дунд цэцэн сурагч гэдэг үндэсний реалити одоо уралдаант нэвтрүүлэг NTV телевиз дээр хийх гээд за энэ санаачлагыг гараад Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс сөх ерөнхийлөгчдөө одоо санал тавьсан. За та бол одоо Монгол улсын одоо төр төмний эцэг тийм ээ. Та бол энэ улсын одоо хаан хүмүүн, та бол энэ улсыг хариуцаж явж байгаа энэ улсын одоо сүр сүлд болсон ийм одоо сайхан ерөнхийлөгч хүн байна. Тэгээд та одоо энэ хүүхдийн төлөө хийж байгаа энэ хүүхдүүдээ мэрэгэн ухаантай болгох, цэцэн цэлмэг болгох, энэ зүүрцсэн үгтэй ноцолдуулж тэр оюуных нь бядыг шалгаж одоо оюуны хүчтэй тамиртай болгох ийм үйл хийх гэж байна ерөнхийлөгч. Та энийг ивэлдээ аваад дэмжээд ингээд хийгээч гэдэг ингээд санал тавьсан бид нар нодлон хавар. Тэгээд ерөнхийлөгч маань одоо сайхан монгол хүн учраас энийг одоо энэ язгуурын төлөө үйлийг бол дэмжнэ. Энэ өв соёлын төлөө үйлийг бол дэмжнэ. Монгол улсын ерөнхийлөгч бол ерөөсөө энэ өв соёлыг бол өөрөө үнэхээр дээдэлж бас энэний талаар их олон ажлууд хийж байгаа та нар харж байгаа. Тэгэхээр саяхан нөгөө уламжлалт бид нар эзэн бог Чингис хааныхаа хөргийг залхаас ахуулаад уламжлалт одоо ардын уламжлалт ангаах ухааныг монголчууд бол одоо нэн тэргүүнд авч үзнэ гэдэг зарилгаа хүртэл гаргалаа шүү дээ тийм. Тэгэхээр бид нар одоо энэ бас нэг ийм юу байд шүү дээ. Нагцын дэргэд яагаад дал барьж болтгүй. Тий. Энийг тайлбарлал. Тэгээ би гэхдээ нөгөө саяны нөгөө ярьж байгаа юм яриагаа дуусгаад. Тэгэхээр нөгөө цэцэн сурагч гэдэг үндэсний хэмжээний уралдаант нэвтрүүлэг хийж байгаа шүү гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр цэцэн сурагч гэдэг үндэсний хэмжээний уралдаант нэвтрүүлгийг одоо удахгүй бид нар NTV телевиз маань орон даяар зарлах баха тий. Тэгээд энэ зарлаад энэ ерөнхий боловсролын сургуулийн тэр 10-аас 14 настай хүүхдүүд гэдэг чинь яг нэг тийм нэг сэргэлэн цовоо тэгээд нэг тийм нэг арга билгийг хослуулдаг тий. Залтай бол залтай, аргатай бол аргатай нэг ийм нэг настай хүүхдүүд байгаа даа шүү дээ. Тэгээ энэ хүүхдүүдийн одоо тэр сэтгэлгээ задарч байгаа тэр үе дээр нь бид нар Монгол ардын гүн ухаан зүүрч зүгээрээ бид нар хооронд нь одоо өрсөлдүүлэх гэдэг тийм ээ. Уралдуулах гэж. За яг хөө мэдээж энд уралдаж иж тэнд өөрийнхөө дутууг олж харна, өөрийнхөө хаана явж байгааг олж харна. Тэгээ энэ ийм сайхан үйл хэрэг хийгдээд ингээ багаараа оролцох гэж байгаа шүү. 21 аймаг 9 дүүргээс ингээд оролцоод орон даяараад маш том одоо шагналын сантай ийм одоо үндэсний. Яг тэгэхээр энд үндэстнийг монгол хүнийг монгол хүн байлгах, монгол хүнийг монголоор нь омогшуулах, монгол хүнийг монголоор нь одоо тижээн тэтгэх тийм одоо үйл хийгдэж гинүү гэдэг асуудал байгаа даа шүү. Хүүхдийн төлөө. Тийм ээ? Хүүхдүүдээ бид нар морины хүүхдүүд эсвэл одоо тэгтэл яг монгол өв соёлдоо яаж дадуулах вэ гэдэг нь энэ оюуны өв соёл бөгөөд зүүрцсэн үгэндээ бид нар дадуулах ийм үйл хэргийг ингээд хийгээд явж байгаа шүү гэж. Энэ асуултыг тийм ээ. Сайхан үйл хийж байгаа юм байна. Тий гоё үйл хийж байгаа юм. Тий. За ямар асуулт асуу. За нөгөө нагцын дэргэд дал барьдгүй гэдэг. Яг үнэ. Тэгэхээр чи эн чинь нөгөө монгол хүн 5 хушуу малтайгаа монгол хүнийг бол 5 хушуу малыг өрдсүүлэх арга байхгүй. Монголчууд нүүдэлчин ард түмэн учраас энэ малыг гаршуулж, малыг тижээж бидний нүүдлэж явахдаа мал бол бидний одоо ерөөсөө оршихуун их хүнс болоод ингээд явж исэн цаг үе. Тэгэхээр монголчууд энэ хоньны их хідээ зог буюу одоо бид нар цагаан сараараа шүүс тавьдаг шүү дээ. Тэгээ ууцаа шүүслээд ингээд тавьж байгаа. Гэтэл тэр шүүсийг тавьж хахад тэр хоньны чинь одоо 70 хаана байх. 74 өндөр нь хаана байх тий. Тэр одоо төрийн идэ болгож тэрийг гэртээ залж байгаа энэ идээнд
бас одоо эрэмб дараа гэж юм байж байгаа. Тэгэхээр нагцын дэргэд одоо дал барьдгүй гэдэг бол ерөөсөө тэр нагц бол одоо ааваас өөрчлөгөө тийм одоо хүндтэй хүн юм а, эцгээс өөрчлөгөө тийм хүндтэй хүн юм а гэдгийг хүндэлж байгаа учраас ер нь бид нар тэр хамгийн хүндэтгэлтэй хүндэлж байгаа хүндээ бид нар 74 өндөр чанж өгдөг. Өвчөө чанж өгдөг тийм ээ. Тэгэхээр дал гэдэг бол ерөөсөө за яг зүгээр би бас тэр талаас нь бодож байна. Ер нь Монгол эр хүний нуруунд дээр маш их ачаа явдаг шүү дээ тийм ээ. За та хариуцж чадах уу гэж нэ хариуцлага үүрч чадах уу гэдэг тийм. Тэгэхээр ер нь бол бид нар мөрлөөд далан дээр мөрөн дээр үүрээд явна гэдэг шиг альва зүйлийг одоо тэр айлыг авч явах, бүлийг авч явах, аймгийг авч явах гэдэг шиг хідэн хүнийг бүл дотор хариуцж авч явах вэ гэдэг шиг тэр бол их одоо хүнд ачааг үүрдэг одоо тийм зүйл юм болоо гэж би зүгээр харж байгаа юм. Тэгэхээр далыг бол мэдээж хамгийн хүндэтгэлтэй хүндээ чанж өгдөг учраас тэр нагцыг эцгээсээ илүү хүнддэг одоо эцгийн дайтай хүндэж байгаа учраас одоо тэр далыг одоо нагцын дэргэд барьдгүй болов уу гэж тайлбарлахаар байна л да миний зүгээс тийм мэдээж хэрэг энэ бас дутууд болмол тайлбар шүү тийм ээ. За тэгээд нөгөө ийм зүйл үүдэг. За бид нар ч ингээл те хүүхдүүдээс орох хүмүүжүүлэх талаар юм ярьлаа, язгуурын тухай ярьлаа. Бид нар одоо нэг энэ нэг юм цээр монголчууд аягүй их цээртэй байдаг шүү дээ тийм. Түрүү хэлстэй аягүй их бэлэг те амны бэлэгтэй байх хэрэгтэй гэдэг. Амны бэлэгтэй байхын тулд цээрлэх зүйл дагаж явдаг тийм ээ. Тэр зүйлийг цээрлж тэр амны бэлэгтэй явдаг. Тэгэхээр нэг юм цээрлэх зүйл гэж байна шүү дээ. Одоо жишээлбэл одоо гэрт дотор цээрлэх зүйл ч юм, гэрээс гараад цээрлэх зүйл гэдэг нэг зүйлүүд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ язгуурын хүрээнд ер нь нэг чиний одоо зүгээс хэлэхдээ нэг чиний олж мэдсэн судалснаар нэг цээрийн зөвлөж нэг яг бүгдийн биш юм ханаа тодорхой хэмжээний нэг юм монгол хүмүүсийн цээрлэг ёс гэж байна тийм. Гэрт гадаа цээрлэг тийм зүйлийн талаар нэг хүмүүс сайхан мэдлэг өгч. Тийм. Яг бүгдээрээ л ярилцъя. Тэгээд дөрвөлөө ер нь бол монголчууд бүгдээрээ мэдж байгаа. Ер нь яг зүгээр ингэ юм байна. Цээрлэх ёс гэдэг бол яг үнэндээ бол тэр хүнийг муу мухагаас авраад байгаа. Тийм шүү дээ. Болохгүйгаас тийм болохгүй зүйлээс. Тэгэхээр нөгөө цээрлэлсэн чинь яагаад цээрлэлийг цээр тогтоосон бэ гэдэг чинь өвгдөөц. Үнэхээр энийг өөрөө одоо бие сэтгэл оюунаараа махан биеэрээ туулж үтсэн тууллынхаа үр дүнд тэр цээрийг тогтоосон байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар байгальд одоо хандах хандлага буюу тэнд явахтаа цээрлэх ёс байна. Гэр орондоо цээрлэх ёс байна тийм ээ. Гэр орондоо цээрлэх ёс байна гэдэг ч юм ингээд. Морь малтайгаа харилцах, өөрсдийнхөө идлэг уналгаатай харилцахтаа цээрлэх ёс байна гэдэг. Ингээд цээрлэх ёс бол их олон баг. Яг нь түүхэндээ бол өвгдөөц 100000 гаруй одоо цээрийг хэрэгжүүлдэг байсан гэж. 100000 гаруй. А өнөөдөр бол одоо бараг 1000 хүрхэн үгүй юу цээр одоо бидний шинжлэх ухааны цаасан дээр номон дээр одоо өв соёлын номон дээр бичигдэж үлдсэн байна. 1000 гаруй. 1000 орчим. За тэгтэл тэгвэл бид нар эндээс ер нь өнөөдөр энд сууж байгаа дөрвөн залуу хэдийн мэдж байгаа юм бэ гэдэг асуудал. Би бас одоо ижи аваасаа л багасаа цээрлэх ёсуудыг одоо баг-багаар ингээд мэдсэн болохоос биш. Яг өнөөдөр тэр номон дээр байгаа ч гэдэг юм сколоор өвлөгдсөн байгаа 1000 цэрийг бол би шууд цэжрэлж мэдэхгүй тийм ээ. Тийм. А тэгтэл биднийг бол Монгол гэрт амьдардаг монгол хүмүүс хаалга алдал зогсохгүйгээд үүднээсээ эхлээд бид нар цэрийг заадаг байж тийм ээ. Тэгэхээр хаалга яагаад алдалж болдгүй юм бэ гэдэг асуудал. Хаалганы өөрийнх нь хаалгатай харилцаа буюу хаалгыг хүндэтгэж байгаа тэр монголчуудын зам одоо хандлага. Хаалга босгон дээр гიშгэж болохгүй тий. Босго яагаад гэвэл олон хүн орж гарч тэр босгыг илээж идэг учраас тэр босго хамгийн их одоо хүнээр гэдэг юм амьд гэж үздэг учраас тэр их зовлон гэдэг юм уу их одоо ачааг авчих тийм ээ. Ачааг авчих зүдэрч байгаа. Тэгэхээр тэрийг ч гэсэндээ тэр босгыг тэр хаалгыг тэр эдийг эд зүйлсийг хүртэл хайрлж байгаа л асуудал байна тийм ээ. Тэгэхээр хаалга алдалж болохгүй. За босгон дээр гიშгэж болохгүй. Гэрлөө ороод ирэхээр бид нар гэрт орж ирээд за тэр одоо юу гэдгийг тэр хаяанд сууж болохгүй гэдэг юм удаад ингээд энэ мэдчил олон юунууд байна. Гэхдээ яг зүгээр бид нар одоо жишээ нь одоо аавыг эзгүүд ах аав, ихчийг ээжийг эзгүүд ихч ээж гэж үг байдаг тийм. Яг тэрэн шиг бид нар энэ хойморт бол одоо аав суудаг тийм ээ. Аавын аяг бол одоо тэр дээшгээ байх хэрэгтэй ч гэдэг юм. Ингээд энэ мэдчлэн бид нар ингээд хүндэтгэх ингээд асуудал ёсууд байгаа байна. Тэгэхээр цээрлэх ёсон дээр зүгээр яг зүгээр би зүгээр энийг юу гэж тайлбарлаад байгаа гэхээр тэр цээр гэдэг байгаа зүйл чинь биднийг болохгүй зүйлээс хамгаалж исэн хамгаалт юм байна л гэж. Энэ дээр та нар маань юу гэж бодож байгаа юм бэ? Одоо энэ нөгөө хаалгыг алдлах гэж ярьж байгаа шүү дээ. Хаалгач болоо нөгөө хүн орж гардаг. Бид нар уул усандаа амьдэрдэг. Тэгэхээр хаалгыг
автлаа ингэнэ гэдэг чинь чагтлж байгаа шинж байхгүй юу? Тухайн уул усны эзэн орон савдгууд айлаар ороод тэр айлыг аривсгаа гаргадаг байсан юм байна. Тэгэхэд ингээд чагтлахаар тэр чинь оруулахгүй гэсэн үг. Яг байна. Тэгэнгүүт хамгийн дөрүүлээд эхлээд цэрлэх гэсэн болох юм бол голомтоосоо эхэлдэг Монгол улс ч. Яагаад голомтынхаа өмнө мод тагалж болдгоо гэхээр галын эзнийг толгой дээр нь зогсож байгаа адилхан гэдэг. Яагаад эмэгтэй хүн галын урд ташгирч болдгоо гэхээр галын бурхан эмэгтэй хүний их сонсдог бурхан болохоор их догширдог бурхан байгаа. Тэгээ босгон дээр яагаад гიშгэж болтгоо гэхээр босгочийн яг чиний хэлдэг чинь зөвлөлтөй төрнө. Нөгөө бүх ачааг яадаг. Гэхдээ тэр босго гэдэг чинь энэ айлын бүх юм чинь орох орохгүй хааж идэг юм багхгүй. Тэгээ өндөр босготой айл, нам босготой айл гэж ярьдэн шүү дээ. Манайх их өндөр босготой шүү. Манайх гэдэг чинь их нөгөө өв соёл бүх юмаа мэддэг их зарчимтай айл шүү гэж байгаа юм тийм шинж гэж л боддоо шүү дээ би бол. Харин тийм шүү дээ. Миний хувьд бол бас ялгаа байхгүй л дээ. Гэхдээ яг би өөрөө бөө юм болохоор ер нь үүдэн тэнгэр гэж байна тий. Хоймор тэнгэр гэж байна. Тэгэхээр тэр үүдэн тэнгэр гэдэг юмдаа бид нэр эрт дээр үеэс ямар хүндэлтэй хандж ийсэн. Тэр босгон дээрээ гიშгэж болохгүй, алдалж болохгүй тий. Босго тотхны үйл байна. Тэгээ тэр болгоноосоо тэр энэ хүндлэн юм болов. Тэгээд ер нь өгсчүүл, өгшин буурал настаачвал хүүхдүүдтэй бас тэгж болохгүй, ингэж болохгүй гэж байгаа юм чинь бас цаанаа нэг хүчрэг байгаа болол болохгүй тий. Одоо гадаа гараад газар ингээ шороон дээр ингээ хүүхд ингээ газар зураад сууж явах хүртэл бас болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр байгальтай харьцах ухаан байна, тэрийг хайрлах юм байна. Тэн дээр бүр амар хэлдэг үстэй тий. Газар ингээ тоглоо зураад байх юм бол ээж чи өнгөрнө шүү. Бүр ингээ зүүрлүүлээд дахиж тэр хүүхд үнэхээр ээжтэй хайртай хүн тэр газарт хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл тэгж байгаль хийтэйгээ зөв харьцах ухааныг зааж байгаа юм болов. Одоо тэр цэрлж байгаа бүх зүйл чи ерөөсөө тэр хүүхдэд ухаан заагаад байна. Яагаад болохгүй гэдгийг нэгт хэлээгүй хэрнээ дахиж тэгүүлэхгүй хүрэж чадаад байна. Тэгээ тэр нь яг хамгаалаад. Тий хамгаалаад байна. За энэ байгаль хийтэй ингэ зөв харьцна гэдэг энэ хүүхд хэлчихээр тэр хүүхд ойлгохгүй тэрнтэй зүйрлүүлээд хатуу гэлчгээр тэр хүүхд ойлгоод байгаа жишээ. Тэгээ энэ болгон чинь бас нэг тийм цэрлэж илүүлээд байгаа боловч тэр хүүхдэд бас нэг ухаан зааж өгöd байна. Тэгээ тухайн үедээ мэдхгүй ч гэсэн хойно энэ юу нь яагаад гэдэг юм чинь өөрөө тайлдаг болоод ирэхээр зөв энэ бүх зүйл чинь нэг юм байсан юм байна шүү дээ. Ойлгож байгаа чинь тогоотой хоол руу ходог дурдгүү гэх юм бол нөгөө тоохон юуны онг гэдэг лээ тэр онг тогширчгаар ямар нэг айлд орохоор нэг юм махны түүхий нөгөө мах зардаг газар орохоор нэг өндөртөө шүү дээ. Тэр чинь болохоор тогширцсан байна гэж судахтаа хоол нь хүртэл тийм амттай болоод ирэхээр тэр галтгооны хэсгийн тэр аваар чинь асуудалтай болсон байна гэсэн. Тэр бүгдээрээ нэг бидний өв соёл байгаа. Тий, одоо яг нь цээрлээд байгаа юмнууд яалчгүй л тэгээд байгалийн харьцах тэр хүүхдэд бас нэг ухаан зааж байгаа тийм юм болов. Монгол хүнд ганцхан байдаг юм гэсэн чинь гол руу шийдгүү. Хизээч гол руу харж байгаад монгол хүн шийдгүү тий. Тийм шүү дээ. Дандаа борваар шийдэг. Тэр бол бүх хүний бүрийн генд нь байгаад байгаа байхгүй юу? Тэгэхэд чинь гадаадынхан зүгээр гол руу шийдэг гэдэг. Хятадыг харахад гол руу шийдэж идэв шүү дээ. Тэд бид Монгол улс ийм тэнгэрлэг гой заяатай улсууд гэдгийг тийм юмнаас л мэдчих хэрэгтэй байхгүй юу? Уг нь. Яг. Яг миний хувьд яг зүгээр яг нөгөө яг энгийн ойлголт талаас нь тэгж хэлжсэн байх. Одоо нөгөө гэрээ хоёр багна шүү дээ. Багна алахаар битээ багнаалаа даа гэж тэгэл хэлдэг шүү дээ. Настаа хүмүүсүүд. Тэгээ тэрний учрыг би асуужсэн юм. Яагаад багна алж болдог юм бэ гэдэг. Багна гэдэг зүйл наа гэрээ чинь ингээд тулж байгаа. Гэрийн тулгуур. Тэгээ энэ гэрт одоо тий хүн амьдарч чинь тий бүхэл юм өрнж чинь. Тэгэхдээ энэ гэрт байгаа зүйлийг багтаа шингээгээд тэр зүйл гэр гэдэг зүйл тэр хоёр баган дээр тулж яадаг. Тэгээ тэр багны үрж байгаа ачааг битгий давхар үргэлцээ гэж. Тий. Над тайлбарлажсэн байхгүй. Тэгэхээр битгий баг налаа даа гэл ингээл настаа хүмүүс хэлдэг. Манай ивэ үрт хэлдэг байсан. Ер нь бол тэр гэрийн хоёр баг нь бол ерөөсөө бүх ачааг үрж байгаа. Тэр үрж байгаа ачаанаас битгий үргэлцээ. Ингээд нэг талаараа цээрлээд байгаа нөгөө талаараа бас те энэ гэрийн чи хоёр багна гэдэг зүйл чинь айгүй их үүрэг гүйцэтгэх шүү. Гүйцэтгэх юм аа. Тэгэхээр нэг талаараа цэрлэл нөгөө талаараа энийг одоо хүндэл. Тийм ээ. Тэр нөгөө
ард байгаа одоо авдар айл болго авдар тавиад шүү дээ. Тэр авдар чинь бас 2 авдар үйдэн шүү дээ. 2 арслан байдаг тий. Тэр болохоор асар басар 2 нохоо ногоод байгаа байхгүй юу? Тэгсэн Монгол арслантай авдар гэж хэлээд байгаа. Биднэрийнх болохоор тэр нохоог нь арслан гэдэг байсан юм байна л да. Тэгээ 2 92 нохоо байсан байна. Тэгээ нэг нь болохоор үрээ дарцсан, нэг нь болохоор хөрөнгөө дарцсан гэж 2 нохоог өөдөөс нь харуулдаггүй байсан юм. Тэжээч Монголд. Эхнэр нөхөр хоорондоо хэрэлдээ салдаг гинэ. Тэр зээрэнд ордог. Тэгэхээр 2 тийш харуулаад байждаг. Эхнэр интлэх, нөхөр нь интлэх, тийм үү? Бүх юм 2 хуваалт. Арга билэг чинь 2 баган чинь 2. Бүх юм 2-оор Монгол улс ингэж байдаг. Хосоор амьдардаг Монгол улс. Тэгэхээр авдар нь хүртэл хосоороо байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Зөв үү? Тийм. Нөгөө юу яаж байгаа? Гэхдээ нөгөө бүх юм хос харагдаж байгаа боловч бидний тэр нөгөө ам чанар гэдэг байгаа гурвал монголчуудын нөгөө гурвал чандман буюу гурвал гэж үздэг. Тэгэхээр хос юм бол хос юмыг бид нар гагц буюу нэг гэж үзээд тооцоод байгаа. Тэгэхээр гурвалыг бид нар бүхэл гэж үзэж байгаа. Энэ тоон ухаанда тийм ээ. Тэгэхээр энэ гурвал тэгэхээр хос харагдаж байгаа боловч тэр дунд нь гуравдах буюу тэр цаана тэр язгуур чанар буюу мөн чанар буюу ам чанар нь байгаад байгаа шүү гэдгийг бүгдээрээ бас давхар бодож байгаа л гэж. Нэгээрээ биш. 2-ороо байж 3 болно л гэсэн үг шүү дээ. Яг үнэ. 3 байж 5 зэндмэн гардаг шүү дээ. Яг үнэ. Тийм баг. Нөгөө тулгын 3 чулуу гэдэг чинь аав ээж үр 3 шүү дээ тийм ээ. Аав ээж 3. Тэгэхээр энэ тулгын 3 чулуунаасаа бид нар энэ тулгын 3-аар тулаад тэгээд энэ тулгын 3 гэдэг бол энэ бүхэл юм 3. Тэгэхээр эндээсээ яа. Дээрээс нь би тэр түрүүн бодож илоо. Ер нь бид нар энэ хүн төрлөختний хувьд хамгийн байгальд ээлтэй ард том учраас тийм ээ. Байгалыг аргадж, байгалыг хайрлж, энэ бүх одоо байгальтай холбоотой энэ мод чулуу, энэ бүх зүйлс маань энэ төмөр бүгд энэ газар ихээс, итүүгэн ихээс авч хэрглэж байгаа зүйлсүүд учраас бид нар байгалыг амтай гэж үздэг учраас энэ байгальд ээлтэй байх тэр бүх болохгүй ёсыг манай үг дээдс маань цээрлэж, байгалыг хайрлаж хүндэтгэхийн тулд тийм ээ. Энэ гэр бараа, энэ өв соёл, энэ бүх өөрсдөнд байгаа бүхнээ хайрлаж хүндэтгэхийн тулд энэ монголчуудын их том соёл. Тэр нь юу юм бэ гэхээр гамандаг. Монгол хайрладаг тийм ээ. Энэ монголчууд ерөөсөө хайран дээр л тогтож байгаа байхгүй. Монгол хүний одоо хаан хүний 35 эрдмийн хамгийн дээд нь хайр гэж байна. Тэгэхээр монголчууд ерөөсөө үр хүүхдүүдэд хайрыг л өвлүүлж өгдөг байж. Хайрыг өвлүүлж өгдөг. Тэр нь энэ ахуйгаасаа тэр болохгүй ёсоосоо тэр зүүрцсэн үгээсээ тэр сургаал номлолоос. Тэгэхээр тэр аливаа юм өвөг дээдс маань ганц л дээлтэй байсан шүү дээ. Өвөг дээдс маань хүүхэд байхдаа гэдэг юм одоо ингээд одоо хитээс хитэн насна ганц хоёрхан дээлтэй. Ганцхан одоо унлагын морьтой. Бусдын нь бол хайрлаад унахгүй тэр чин дураараа сайхан ингээд явчих гэх тийм ээ. Тэгэхээр энэ адуу мал энэ бүх зүйлстэй хандах хандлага. Тэгэхээр бүгдээр өнөөдөр энэ дэлхий дээр ер нь энэ минималист гэдэг энэ зүй тогтол одоо энэ тренд болж байгаа энэ нэг юм одоо чиг хандлага бол монголчуудын минималист гэж тийм Монголын нүүдлийн соёл байна. Тэгэхээр бид нар хамгийн минимал бөгөөд хамгийн гүн ухаантай ард түмэн чинь тэр бүхнийг хайрлж амьдарч ийсэн тал энэ гүн ухааных нь одоо гол чанар байгаа байхгүй тийм. Тэр өнөөдөр бол бид нар энэ эд материалыг гэдэг юм уу энэ бүх зүйлсийг ингээд хич их шүтснээс болоод бүгдээрээ энэ тэр нөгөө бэлэг чанарын гүн ухааныг алдчихад байна шүү дээ. Бэлэг чанарынхаа гүн ухаан. Заавал эдтэй байж, заавал баян таргалан, эсвэл заавал бүхнийг гүйцээх албагүй. Тийм ээ. Бүхнийг гүйцээж ижил энэ нэг сэтгэлийн энэ шунаг юм арилгах гээд байгаа юм шиг ийм байдалд өнөөдөр амьдраад байгаа нь их өрөөсгөл байгаа шүү. Тэр нөгөө хүн гэдэг шүү дээ. Хүүхдүүдтэй за би мөнгөтэй болчиход хүүхдээ тэгж авч явна да гэл. Ажил хийгээлээдэг. Тэгсээр өд хүүхдэнд амраал идэг. Өөр арай хийж мөнгөтэй болоод хүүхдэд дагуулаа явах гэсэн чинь нөгөөх нь үгүй би найз залуудгаа явна гэдэг ч юм уу. Тэгээ явдаг болчихдаг. Цаг нь тэрийг харин тэгж болохгүйгээр дөнгө төрөхт нь ажиллаж хийх хүүхдтэйгээ чарц тэгдэг л байх хэрэгтэй байхгүй Монгол. Хослуулж тий. Одоо яг тэгдэж шүү ер нь. За одоохон би байртай болчиход тэгнэ. За одоохон тиймтэй болчиход тэгсээд эргээ харахад хүүхэд нь өөрийг нь тоохоо хизээж тоохоо байцдаг. Тэр бол амар. Тэр монголчууд бас нөгөө монголчуудын одоо эрхэм дээд зан чанар гэдэг шиг монголчууд бол их цагийг барьдаг ард түмэн байж. Тэр цагийг ягштал барьдаг. Бид нар яг өнөөдөр одоо ингээд энэ электрон цаг гэдэг юм уу энэ цагийг ингээд 0 секундээр нэмэхгүй ч гэсэндээ байгалийн цагийг ашигладаг байсан тий. Нарны цагийг ашигладаг байсан. Тэгээд за үүр хаяархад шүү. За нар хивих хэд шүү тийм ээ. Нар тэг гололоход шүү гэдэг ингээд байгалийн цагийг ашиглаж байгаа нь энэ хорвоо ертөнцтэйгээ ерөөсөө л сүлэлдэж
хамтдаа оршин тогтнож ингэж амьдэрдэг байсныг нэг одоо Тий. сайхан Байгаль хүн хоёр хоорондоо бие биендээ өгж авдаг, тэгж амьдэрдэг болсон ч тэр хүн холбоотой тийм ээ. Тэгээ нөгөө нүүхэд бид нар нөгөө гэрийн мөрийг цэвэрлээд вайсаг тавиад тэр хавийн ариун болгож байгаа байхгүй. Ариулаад тэгээ нүдэг. Тэгэхгүй нөгөө хогтоо явчихаар тухайн уул усны эзэд ууралдаг болохоор цэвэрлээд аргалаасаа ч явдаг. Гол руугаа бид нар гол устайгаа харилцаа бас энэ цээрлэх ёсонд бол шүүмдэр тийм ээ. Хамгийн нэгдүгээр тортог юм байна. Усыг бид нар чандам нэрдэнэ гэж авч үздэг. Тэгээд монголчууд ерөөсөө энэ уул усаал дээдэлж хайрлаж ирсэн байж байгаа. Тэгэхээр тэр усанд хандах хандлага монголчуудын тэр устай харилцаа. Тэгээд тэр цэвэр усыг чандам нэрдэн одоо өөр юу гэж нэг амьд ус тийм ээ. Юу гэж нэрлэдэг вэ усыг тийм бид нар цэнхэр алт тийм. Ингээд тэгэхээр устай гол усыг ерөөсөө бохирдуулж болдгоо гол ус руу одоо цагаад усаах одоо улаад усаах тийм ээ янз бүрийн тийм одоо бохир зүйлсүүдийг оруулж болохгүй гол усанд хэр буртаг авгааж болохгүй гол усыг одоо юу гэдгийг өөр янз бүрийн бохирдуулах ямар нэгэн юм хийж болохгүй энэ дэр маш том цээрийн одоо ёсыг сахидаг байжээ. За бид нар бас өнөөдөр их сонирхолтой юм байр ярилцлаа энэ үш. Ингээ цаашаа яриад байвал бас бидний зөндөө юм ярих юм байна те бас зөндөө мэдхгүй юм бас мэдчих авах юм байна. Тэгэхээр ямар ч гэсэн бидний урилгыг хүлээж аваад өнөөдөр бидэртээ бас сайхан ярилцлага хийгээ те өөрийнхөө санаа бодлыг сайхан ингээд ойлгуулсанд баярлаа. Бид нар бас дор дороо бас хин хинээсээ бас энэ ярилцлагын дундаас суралцсан байх тийм ээ. Бидний гол одоо зорилго чи тэр шүү дээ. Бид нар хүнээс нөгөө ахмадууд өгөөд штэ хүнээс үг сонсгож. Тэр бол амар би бол тэрийг амар том агуулгатай үг гэж ойлгодог. Тэгэхээр бид нар бас өнөөдөр ингээ хоорондоо ярилцаа суусан ч гэсэн нэг ч гэсэн хүмүүс юм мэдээд авцсан байгаа. Тэгэл байх. Тэгэд бас биднийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас юм мэдж авсан байх гэж итгэж найдаж байна. За тэгээд бидний зорж ирээд бидний урилгыг хүлээж аваад ингээ сайхан ярьцлаа өгсөн. Ганцлонтой баярлаа. Баярлаа. За баярлаа. За баярлаа. нэг юу хэлчих үү. Ер нь бол одоо арт түмэндээ бас тийм нэг урайлга гэдэг юм уу. Монголын арт түмэн би бол нэг язгуур үндэсний төслийн удирдагч тийм ээ. Тэгэхээр монгол хүн одоо нөгөө тэнгэрийн ирэн буюу бомбын ирэн гэдэг энэ морь жилээс ахуулаад нэг гэж тоологдож байгаа тийм ээ. Тэгээд энэ их сайхан одоо жил сайхан ирэн ирж байгаа. Ирэн гэдэг чинь одоо мянганы дайтай ийм мянган жилийг л нэг ирэн гэдэг юм байна л да ер нь бол тийм. Тэгэхээр энэ ирэн 100 одоо ирж байгаа учраас хүн төрөлхтний хувьд одоо юу гэдгийг хөгжил хүн төрөлхтний хувьд одоо ингээд дараагийн нэг том шилжилт ингээд явагдах гэж байгаа маа. Тэгэхээр Монгол түмэн бол язгуураасаа мандан бадрах ийм учиртай юм шүү. Тэгэхээр Монгол түмэн. Тэгэхээр өнөөдөр бид нэр дэлхийн хөгжил гэдэг юм уу барилга байшин эсвэл одоо технологи электроник энэ зүйлсийг ажихаас гадна өөрсдөн рүүгээ эргэж нэг өнгийгөөд тийм ээ өөрсдийнхөө өв соёлд маань ямар их гүн ухаан шингэсэн байдгийм бэ ямар их одоо хүн төрөлхтний оршихуун философик өвөг дээдсмэн шингээсэн байдгийм бэ энэ язгуур гүн ухаан язгуур үзэл санаа язгуур философи энэ язгуураараа амьдрах гэдэг чинь өөрөө яг ямар их одоо утга учир байдгийм бэ гэдгийг л ойлгож ухамсарлаасаа гэж хүсэж байна. За энийг ойлгож ухамсарлахын тулд хүн өөрийгөө танихаас эхэлнэ. Өөрийгөө танихаас эхэлнэ. Тэгэхээр ертөнцийг таних гэдэг бол өөрийгөө танихыг хэлж байгаа маа. Тэгэхээр та хэний хин яах гэж энэ цаг хугацаанд төрсөн? Ямар таны сүнсний чинь зориг юу юм бэ? Ямар хүний үр удам болоод өнөөдөр энд ингэж суугаад эсвэл ингээд тоос хөдлөж яваан бэ гэдгийг ухаж ойлгоод тэгээд тэр энэ хорвоо төрснийхөө утга учираар одоо амьдраасаа гэж одоо энэ Монгол түмнийг уриалж байна. Тийм болохоор та бүхэн маань язгуураасаа мандан бадарч үр хүүхдүүдтэй язгуураа өглүүлэхийн төлөө одоо хамтдаа байгаарай гэж та бүхнээс хүсье. За ерөөл батарш. За гэж алаа. За баярлалаа.